Хүчимийн төргий Cheers and Talk нэвтрүүлгийн маань 3 дахь дугаар Showroom Shop-оос үзэгч та бүхэндээ хүрч байна. Өнөөдрийн маань зочноор Wasabi самтлын гишүүн Windy тайзны нэртэй Биндрян маань хүрэлцэн ирсэн байна. Баярлалаа хүлээн авч ирсэнд баярлалаа. Тэр ингээд юм багасаа найзсан болохоор айгүй тийм харин чөлөөтэй явах гэдэг юм. За тэгэхээр Cheers and Talk нэвтрүүлэг маань угаасаа яг нэрнээсээ ойлгомжтой байгаа. Хоёлаа wine cheers толгаад ярих хэлсэн. Cheers. Бүхий л мэдрэмжүүд уусан алга болоход ганцхан түүний л мэдрэмж хിവэрэ үлдсэн. Хизээч хуучиршгүй амт. Жинхэнэ Франц Дарс. Barton and Gestier. B&G. Ер нь wine хэр одог вэ? Одог уу? Ер нь бол аль болох wine л уух хичээдэг шүү дээ. Тийм. Өөр зүйлээс илүү wine хамаагүй надад дээр санагдаад тий. Сайхан дурсамжийн амт B&G өрөөтэй дарсаараа зочноод айлж байна. Баярлаа. Die wine, цагаан wine дуртай. Ер нь ямар төрлийн wine дуртай? Би бол ер нь цагаан эсвэл rose тийм энэ хоёр стилийг дуртай. Арай тийм одоо чихэрлэг амттай би гэх юм уу? Тийм. Улаан болохоор жоохон хуурай санагдаад би надад. Зүгээр. За, өнгөрсөн 7 хоногт Opposite-ийн тоглолтод оролцсон байна шүү дээ. Тийм. Ямар санагдсан бэ? Ямар болсон бэ? Оо яг орхоос өмнө болвол эхлээд бид энэ нөгөө постэр байсан байхгүй юу. Тэгээ тэрэн дээр болохоор хүмүүс амар их өөстэй 0 орох завтай боллоо эдэргийн амар их ингээ муулаа бичсэн байсан. Тэгээд яадаг болтоо л гэж бодчихсон. Тэгээд гарангуут бас тэг ингээд хүмүүс ямар яаж хүлээж авах вэ гэдгийг айгуу сонирн байсан. Тэгээ яг тайзан дээр гараад дууссан чинь бол бүгдээрээ л дагаж дуулаад айгуу гоё л хүлээж авсан. За би бидтэй яг Windy гэж ерөөсөө дуудаж чадахгүй байгаа байхгүй юу? Багасаа пикэ гэж дуудсараа сурцсан. Би яг пикэгээ дуудаж байгаа. Пикэгийн хувьд бол жүжигчин мэрэгжилтэй байгаа. Тийм. Адилхан. Тийм, адилхан жүжигчин мэрэгжилтэй байгаа. Тэгээ бид тэр бага ер нь л яг хоёлаа их сургуулиудаа сурж байхдаа тий за наа чин ямар юм зааж ин энд юм зааж ин гэж эхний 2 курстэй хөрхөө солилцдог байсан тий. Тэгэхээр яг жүжигчин мэрэгчлэр төгсчөөд араас нь дуучин руу орох замнал яг юунаас хэлсэн бэ? Угаасаа би ч нөгөө багасаа уг нь дуулдаг байсан шүү дээ. Тэгээд ер нь жүжигчин болно гэж ерөөсө бодож байгаагүй дуучин л олон гэж боддог гэсэн юм чинь. Тэгээд янз бүрийн тэмцээн уралдаанд ороод тэнцэгтэй тэмцээл хасагдтал уйлал хүнд бүдэл янз бүрийн юм зөндөө үзэн тэгж жагаад яг дуучнаар сурна гэх тэгэнгუთ өөрийгөө өвшөө задламаар санагдаад тэгээд одоо жүжигчнээ ингэж чин дууны хичээл ордог бүжгийн хичээл те ингээд төрөл бүрийн хичээл ордог болохоор өвшөө өөрийгөө задлж олон талаас нь хөгжүүлмээр санагдаад ер нь бол анх жүжигчний мэргэжлийг сонгосон шүү дээ. Тэгээд орсон чинь яг жүжигчэндээ амар дуртай болоод тэгээд жүжиглээд эхэлсэн гоё санагдсан. Тэгээд өсөөл яг төгсөх жил маань нөгөө коронатай ер нь олж илээж таарсан юм чинь. Тэгээд за одоо төгсөөд ер нь яах бол их бол гэж бодоол байжсэн чинь хамтлагаас одоо Wasabi хамтлагаас тэ ингээд ирээд уулзаад шалгуулах одоо боломжтой юу гэх. Тэр үе яг коронагийн үеэсэн болохоор шууд очоод шалгуулах гээд очоод тэгээд тэнцэнээс сар гараа амьдэрсэн шүү дээ. Хамт тэгээд шууд орохоор болоо тэгэл орцсон. Ер нь орогдогдсон гэдэг шиг. Тэгэл цаанаасаа л нэг хувь тавилан байсан юм ба шүү дээ. Гэтэ миний анзаарснаар угаасаа л пикэ Wasabi-ийн дуунуудад дуртайсэн тий. Тийм би өмнө нь бол яг нөгөө Love Number 1 гэдэг дуунд айгу дуртайсан байхгүй юу. Тэгсэн чи одоо тэл тэр дуугаа дуулаад явж байна. Самбар дээр одоо асуултууд байгаа. За энэ асуултуудаа зүгрөө хуулаад тэгээ асуултаа уншаад хариулах. Бүгдийг л ер нь хуулах юм уу? Тий. Тэгвэл энд нэг хугацаа тэрнээс нь зал. За эхнээс нь хуулчөө. Windy-гийн
хамтлагийнхаа дуртай дуу. Сая баг Тийм, сая хэлсэн Love Number 1. Одоо ч гэсэн дуртай. Тэр нь бол тэр дунд хамгийн дуртай. За дараагийнхан жүжигчин эсвэл дуучин гэнэ. Би яг энэ тухайд ихтэй бодож исэн. Гэтэ одоохондоо би яг нөгөө яг дуучнаа хийгээд жүжигчнийг хийх ямар ч надад нэгч боломж гарч ирээгүй болохоор одоохондоо бол би яг амар жүжигчнийг хийж үзэх юмсан ямар байх бол гэсэн амар хүсэлтэй байгаа. Тэгэхээр жүжигчин гэж бодож байна. Тийм үү. Wasabi самтлаг маань бас Японд байршаад байгаа учраас Монголдо уран бүтээлд орох хамгийн боломжгүй. Тэг мэдээж одоо хамтлагийнхаа бас бэлтгэл ажил гэдэг ер нь кинонд тоглоно гэр чинь баг 2-3 сараар чинь аваа авчдаг шүү дээ. Тийм болохоор бас хэцүү яг хамтруул хэцүүлэхтэй аялалыг авч. Яг уг нь тийм ганц 2 саналууд ирж исэн. Тэгтээ яг тэр үед нөгөө яг боломж нь таараагүй яг бидэд Япон явах цаг тулцсан ч юм уу те ямар нэгэн байдлаар яг тийм үе таарад тэнгуутаас энэ хамтлаг нөгөө олон хүний хүч хөдөлмөр тэгээд би ганцаараа би кинонд тоглолоо гэж яваад өгч болохгүй шүү дээ. Тэгээд тийм болохоор ялтчгүй боломж гараагүй. Одоо тийм хамтлагт ороод 4 жил болсон байна. Сургуулаа төгсөөд яг 4 жил болсон байна. Тэгээд энэ хугацаанд бол нэг ч жүжиглээгүй. Тэгээ миний талаас бол Бикегийн хувьд айгүй тийм олзуурхаж хүмүүс найруулагч нар авах магадaltaй гэж бодож байна. Яа гэвэл одоо мэдээж ингээд мэрэгчлэрээ төгссөн. Тэгмэд надад шууд тэгж орж ирж байна. Нөгөө нэг Солонгос ч одоо дуучин жүжигчин аюу одоо кинонд тоглоод дуугаа бас дуулдаг ш киноныхоо тэр талаас бас гоё ах те ирвэ. Тэгвэл тийм ер нь бол миний бас мөрөөдлийн одоо нэг гэх юм уу яг киноныхоо дүр нь магадгүй дуулдаг хүн ч юм уу те дуулдаг охины дүр ч юм уу тэгээд тэр кинон дээрээ гоё дуу дуулаад киноныхоо дуу дуулаад ч юм уу тэгээ бас мюзикл ч юм уу тийм тал руугаа бас боломжтой ах гэж боддог. Ер нь хүсдэг тийм. Тийм ээ мюзикл кино тоглохыг ер нь хүсдэг юм уу? Мюзикл кино гэхээс илүүтэй Монголд бол мюзикл кино гэж бараг нэг байхгүй шүү дээ. Тэгэхээр театрын мюзиклд бас тоглож үзэх хүсдэг. Айгу тийм чадах юм шиг санаанд багтаад идэг. Тэгвэл яг дэлгэцэн уран бүтээлээс ямар дүрд тоглохыг хүсдэг? Дэлгэцэн уран бүтээлээс бол яг ийм тийм гэж бол одоогоор бодсон юм алга. Гэхдээ би бол ямар ч тач хүмүүс шиг түүхэн энтер гэж ерөөсө боддгоо. Угаасаа миний царайч өөрөө түүхэн царай биш л. Яагаад? Мэдгүй зүгээр тэгэл. Тэгэхээр би зүгээр орчин үеийн гэхдээ яг тийм одоо уянгын драмын гэх юм уу аль болох тийм ур чадвараа харуулж болохоор тийм л кинонд тоглохыг хүснэ. Одоо тэгэхээр чинь анхны дөрөв. Тийм ер нь тийм. Таарна. За дараагийн асуулт руу. За дараагийнхан стрессээ юугаар тайлдаг вэ гинэ? Би бас энийг амар бодож үзсэн. Би ер нь стресстэйгээр яг юу идэм бэ гэж бодсон чинь заримдаа бол бүр ингээд гэртээ ганцаараа хэрвээ байх боломжтой үед бол амар ингээд хинт ч хамаагүй гэд чанга ингээд хашгирч дуулд юм билээ. Ингээд зүгээр л ингээд ямар ч хамаагүй дуулмаар санагдсан дуугаа ингээд чанга чинээндээ дултал ингээд хашгираад дуулаад тахаар тэгэхээр цаанаасаа ингээд нэг дотор онгоогоо. Гэтэ энэ магадгүй нөгөө нэг амьсгалж байгаатай хамаатай гэж магадгүй ингээд дуулгаж байгаа болохоор ч хүн ингээд гүнзгий амьсгал аваад байгаа штэ ингээд тэгэнгүүт тэр амьсгалынхаа журмаар ч юм ингээд тайвшраад байдаг юм шиг санагдсан. Тэг ер нь бол айгүй дуулж стрессээ гаргадаг. Гэтэ бас хамаагүй газар дуулаад байж чадах болохоор тэгэл аль болох чимээгүй л байдаг дөө бодоол. Дуучин хүмүүс чи ямар гоё юм стресс үүсэж ингэж гаргаад нэрэл орилж мөрөлдөхөр бас стресс гардаг л бах тий. Стресс тэгэхээр чи таргалдаг уу, турдаг уу? Би бол стресс тэрээстэй шууд турдаг. Тийм. Тэгээд нөгөө хоол идэх аппетит гэдэг юм амар байхгүй болчдөг байхгүй юу? Тэгэл ерөөсөө хизээ хоол идснээ ч мартчихна. Би ер нь өглөө босоод юм идлөө гэд ямар ч үсэх мэдрэмж гэж байхаа болчдөг. Тэгээ тийм болохоор бас хэцүү. Тэгэхээр жоохон бие өвдөх гээд идэг байхгүй юу? Махан ханаа том уу юм зүрх юм тусчих гээд. Тэгэхээр ер нь амттанд хэр туртай билээ? Би бол ер нь тортонд хамгийн их туртай шүү. Тийм чиз кейк, арттай торт. Тэгвэл хизээс татгалцахгүй хоол. Хизээс татгалцахгүй гэвэл үүргэр юм болоо.
өөрийгөө Би бол яг стресстэйгээрээ иддэг төрлөө. Тэгтээ таргалдаггүй. Тэгээ би ийм лоо ногоотой юм ойлгох тэгэхээр гэлээ голчдаг санагдав. Яа дараагийн энэ тайп гэж байгаа юм тийм. Юуны тайп вэ? Одоо эрэгтэй хүн дээр гэх юм уу? Эрэгтэй хүний тайп гэх юм бол би ер нь анзаархад айгүй тийм эршүүд хүнд дуртай юм гэж үзсэн. Гэтэ эршүүд гэхээр л нэг айгүй тийм одоо гүндүүгүү Монгол ах энэ төр гэдэг штеп. Тийм бол биш. Мэдрэмжтэй хүн бас дуртай. Ер нь ямар ч зүйл дээр мэдрэмжтэй хүнтэй эвтэйхэн харьцдаг ч юм уу те нэг агаар уур амьсгалыг уншаад нэг бие зүү аваа явцдаг тийм хүнд дуртай. Тэгээд ер нь тиймэрхүү те. Одоо олонний хажууд ч гэсэн ер нь яаж өөрийгөө авч явах нь гэж хэлж байгаа. Тийм. Ер нь бие гой зүү аваа явцдаг. Тэгээд ер нь жоохон юм удирдан манлал гэж юм уу. Тийм. Төрлийн. За дараагийн хамгийн сүүлд хизээ уйлсан бэ гинэ. Хизээ уйлсан. Би яг ингэж хариулна гэж мэдчихсэн. Тийм үү? Би бас чаваа нэг тэгж уйлж яхах гэж юусаа харж байгаагүй. Хамгийн сүүлд хизээ уйлсан болоо. Би үнэхээр Одоо баярсандаа ч уйлсан байж болно. Тийм. Гэтэ нэг тэгж уйлтлаа баярлахаар юм ойр мэдэх болоо. Гониглаад ч уйлаагүй. Өстой уйлаагүй юм байна. Ер нь кино үзэж үзээд ч юм уу уйлдаг уу? Би ер нь кино үзээд бараг уйлдаг шүү дээ. Тийм үү? Нэг жоохон юм жүжигчний мэрэгчлээ болохоор ч тэр үе ингээд ингэж жүжиглэж юм да, тэгэж жүжиглэж юм да, энийг ингэж авсан байна да, энэ хүн ийм юм бодсон болов ингэсэн болов гэдэг амар өөр юм бодоод энэ киногоо яг ингэж орж үздэггүй болохоор ерөнхийн ингээд арай өөр нүдээр харж үзээддэг болохоор ерөөсөө уйлдаггүй баг. Би айл болох кинонд дандаа орж үзээ. Ер нь жоохон уйлчих гад байдаг юм уу? Бикээ юм дуулж явахдаа бүр амар сэтгэлжээ өдлөөд ч юм уу ингээд уйлжсэн одоо байгаа. Эсвэл ингээд яг бүр юм ингээл дууга барагцаа бичүүлэгтэй ч хийж болно шүү дээ. Ингээл сонсоход л амар юм. Одоо нэг юм амар гонигтай үед чинь нэг юм хүн дууга нэг хэдэн удаа дахин сонсоод нөгөө яг тэр гонигтай парт нь орсонгүй гэж нэг дахиж ингээл сонсоод байдаг шүү дээ. Яг хоолын бичлэгэнд ороход бол ингээд уйлах юм бол шууд хүний хоолой чичирч бичрээдтэй ингээд тань штэ. Тийм болохоор яг тэгэж дотоод мэдрэмж нь л яг тэр нөгөө уйлах байгаа юм шиг те одоо ганцаарсан бол ганцаарсан хаягдсан бол хаягдсан мэдрэмжээ авнах хэсчвэл яг тэрийг нөгөө хоолойн дээрээ бүр уйлаад ч юм уу яг гаргаж болохгүй. Тэгэхээр яг хөө гэхдээ би гэр мөртөө ингээд ганцаараа дуулаад нэг хэцүү санагцсан үедээ ингээд нөө гашгараа дуулдаг гэсэн шүү дээ. Тэр үедээ зөвхөн муухайж дуулсан хамаагүй ингээд уйлаад дуулж мочсон тийм үү. Тэгээ уйлаад гэж одоо би тийж төсөөс байхгүй. За сая жишээ нь ингээд одоо оппозитийн тоглолтын дээр ингээд гарч байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд төсөөлөхөр ингээд айгүй олон хүн байгаа. Гинт ингээд тайзан дээр гарах ингээд ерөөсөн бүх мэдрэмж ингээд давхцаат ч юм уу тийм байсан бодлоо. Яг тэгж уйлмаараа санаж байгаа. Зүгээр л ингээд амар олон хүмүүс өөдөөс яг бидний дуу дагаж дуулаад те ингээд нэг гоё дэмжлэг авахаар яаж ингэж перформансаа яг гоё бүрэн 100% одоо үзүүлээ дуусгах вэ? Яаж энэ одоо тэг бүжгээ алдахгүй хүн шиг дуугаа бас нэг солгоорч тэ янз бүрийн юм алдаа хийхгүй хүн шиг өшөө гоё дуусгах вэ гэдэг дээр боддог. Тэгэл гарч ирчихэл яг амьсгаа авдаг шүү дээ. Тэгэл бид чинь нөгөө бүжгэлдэг болохоор ингээд амар хөлсмөс гоочсон. Тэгэл бүр ус гэх юм. Ер нь тиймэрхүү байдаг. Гэхдээ гоё яадаг хүмүүстэй авчдаг болохоор. Гэрийнхэн нь яг үзчихсэн үү? Гэрийнхэн нэг удаа бидэд нэг парк дээр хизээний үлээдээ хүүхдийн баяраар нэг цагийн юу үзүүлчихсэн. Тэрэн дээр гэрийнхэн ирж үзчихсэн. Хэд яварсан бэ? Гэхдээ би нөгөө хараамуутай байхгүй юу? Тийм болохоор би ерөөсөө ингээд тайзан дээр ингээд тайзнаас ингээд хүмүүсийн царайны хувирлыг ерөөсөө харддаг. Манай хэд болохоор тэр ирсэн байсан шүү дээ. Тэр ирсэн байсан шүү дээ. Би хаана нэсэн гэдэг дандаа л тийм л. Тийм болохоор нэг бодлын аюу амар байдаг шүү дээ. Хүмүүс ингээд хөмсгөө зангидсан хүн байж исэн нь ч харахгүй, энэ эзэн байж исэн нь ч харахгүй. Аюу. Чи ер нь аюу тийм
зарчим чинь те нэг юм ингэх ёстой тийм байх. Ер нь л энийг ингэж болохгүй гэдэг мэдрэмжээ хүртэл ингэж захирчдаг. Тийм ер нь бол гэхдээ манай хамтлагийнхан бас намайг айгу тэгээд тийм яг л тайзан дээр хийх ёстой юм а хийгээл яадаг илүүчгүй дутуучгүй ингээд учиргүй ингээд хүмүүс шиг эмоцлол хүү хаа гэд тэгээд ч юм уу эсвэл бүр ингээд байхгүй болоод байхгүй яг л байнга ямар байдаг яг тэрүүгээрээ байдаг гэх тэгээд тийм тэр нь бол яг за би энийг ингээд хийх л ёстой энэ чинь миний одоо ажил те ингээд хүмүүсийн өмнө гоё дууга дуулах ёстой гэдэг утгаараа. За сүүлийн асуулт. За хамгийн фейл Дэйтэнд ер нь хэр их явж исэн бэ? Үгүй явж л байсан л да. Гэтэ одоо сүүлийн үед нэг тэгж дэйтэнд яваагүй. Тэгээд нас жоохон нэмэгдээд гэх юм уу одоо яриа том болоод ирэхээр ингээд тийм завч алга байхгүй байгаа шүү дээ. Тийм тэгээд бас нөгөө аюу хүмүүсийг ингэж бодож үздэг болсон юм лээ. Ингээл өмнө 10 жил мэлдээ ч юм уу манай нөгөө анги тэр мэр гэл хамаагүй байдаг байсан бол одоо бол ингээд за энэ хүн чинь яг надтай ер нь уулзаж үзэх юм шаардлагатай хүн мөн үү биш үү гэж тэгэл дүгнэлтэйгээл ч юм уу те тэгэл хамгийн фейл дэйт гэх юм бол би нэг обес юм уу? Нэг юу эсэ оюутан байхдаа би ч нөгөө нэг жүжигчний анги тэнгууд соёлын сургуулийн нэг юуны анги хичээлээ те нэг залуу ингээд дэйтэнд өрсөн байхгүй намайг. Тэгээд би яваад очсон чинь ингээд зүгээр л уулзсан цагаас хойш зүгээр л энийгээд байсан намайг шоолоод байгаа юм уу? Эсвэл ингээд тэг зүгээр нэг юм нэмсэглэл биш ингээд юу ч ярьсан зүгээр энийгээд байсан байхгүй ингээд амар. Тэгээ тэр нь надад амар санаа санагдаад тэг би ингээд сүултээ бүр тэсгэл алдаад яг чи яг юу нэгээд байгаа тийм ингээд инээдтэй юм яг юу байгаа ингээд гэсэн чинь би угаасаа л юм хүн ингээд тэг би юус дахиж уулзаагүй ямар гэрэж тэг тэр хүнтэй дахиж уулзаагүй гэсэн чинь тэр залуу дараа нь нэг намайг сонгож үлээ нэг нэвтрүүлэгт орсон байхгүй гэсэн чинь хамгийн фейл дэйт гэд баг ийм асуулт байсан зөө тэгсэн чинь би нэг охинтой болцсон чинь чи яа энийгээд байгаа ингээл намайг загнаалсан. Тэгээд надад амар тэнэг гэсэн. Тэгээд би бүр яг энэтэйхэн ч цаашаа зүгээр ямар ч учир шалтгаангүй энийгээд харин тэрийг ингээд гайхаад асуугаад байгаа нь л айгүй төвхтэйсэн юм шиг лээ. Тэгээд миний хувьд ч гэсэндээ тэрийг л гэж бодчих. Яг хоолнд өрчөөд юм уу? Тийм яг нөгөө им кейк энэ дэр ийсэн. Тийм тэгээд ямар би ч гэсэн сайн сонсож байхдаа юундаа энийг том бодоод гэж. Яаж чадсан тэгээд хэлсэн гэдэгтэй яасан юу инээдтэй юм гээд тэгэхээр ингээд зүгээр гэл тэгсэн мөртлөө юу ч ярьсан ингээд яг нэг юм таалагдж байгаа гэсэн харц бол байж болно шүү дээ. Тэ нэг юм ингээл одоо чамтай болцож байгаа одоо өөрөө мэдлгүй ингээл гой баярлалаа л ингээл мишээгээд идэг. Яг тий чанга инээгээд ивэл сэншээ. Надад бол гэхдээ яг тийм цоо иргэл биш юм шиг санагдсан. Яг үнэндээ бол юм. Тэгэл за тэгвэл яг ганц л фейлтэй юм те. Ийм одоо хамтлагийн хувьд ийм гэрэн дээр тийм тусгсан байдаг уу? Одоо бусад тийм одоо олон улсын хамтлагууд шиг ч юм уу нэг хүнтэй үерхэж болохгүй ч юм уу тэгж болохгүй ингэж болохгүй гэсэн юм. Ер нь бол үерхэж болохгүй гэсэн юм бол байхгүй. Үерхэж болно. Гэхдээ тэрийг ингэж одоо нөгөө савлаарчнд те ингээд зарлаад юм шүү тийм шүү гэж тэгээд байх ингээд шаардлагагүй яа. Тэгэхээр охидын хамтлагч нь их хвчлэнтэй ингээд залуучууд фэнүүд нь байх боломжтой учраас ер нь бол заалахгүй байхыг. Тийм гадаадд ч гэсэн ер нь тэгдэм билээ шүү дээ. Нөгөө фэнүүдээ бодоод тэгээ бүр яг ийм хамтлагийнхаа фэнүүд нь бүр хамтлагаа бас бодоод мэдсэн ч гэсэн дардаг гэсэн шүү дээ. Нууцлж өгдөг чинь. Манай Монголд бол тийм байхгүй хөө. Монголд гэдэг баг шууд мэддэг бах те. Солонгост мэддэг байх чинь. Гэтэ нэг тэгж айхтар нууж хаагаад байдаг юм угаасаа манай дунд байдаг шүү дээ. Ерөнхийдөө өөний залуутай гэл. Тэгтээ гэл ингэ явчихсан тий. За гоё асуултанд гоё хариулсан баярлалаа. За тэгээд сайхан дурсамжаанд бенжид дарсараа дайлж байна. Эпикгээ дарсаа ууж явах оронд нь өнөөдрийн манай миний хөтлөгчийн гоёлыг маань гойсон Swarovski
одоо баярлалаа хамтарч ажиллаж байгаад. За саний яг асуултуудаас нэг зарчимж гэдгийгсэн шүү дээ. Тэр тал дээр ерөнхийдөө чи багасаа одоо яг юм цаашаа том болох тусмаа ч юм уу тийм болсон гэж өөрийгөө бодож байна уу? Эсвэл ер нь л тийм байсан уу? Би чи 13 жил айлын ганц явж байгаад тэгээд доороо 2 дүүтэй болоод 2 дүү маань ер нь надаас насны амар зүгөөтэй байхгүй юу? Тэгэд тийм болохоор би ч бараг л нэрээ жиж мэдж байгаа дүү нэг ээж нэмшгэлээд байсан шүү дээ. Ингээл гараад иргэн гот би дүүнэрээ харж байна өө гэж ээж дээсэн шүү дээ. Тэгээд тийм болохоор ч тэр юм уу нөгөө айлын том гэдэг утгаараа илүү зарчимж байж магадгүй. Гэхдээ би яг нэг тийм угаасаа нэг тийм амар галзуураад ингээд байдаг тийм хүмүүс угаасаа байгаад тий. Ер нь л яг ийм бол ийм, тийм бол тийм, ийм байх ёстой бол ёстой гэдэг л тийм л хэлсэн. Манай өмнөх дугаарт орсон зочин болдоо гэж хэлсэн байхгүй. Би ингээд жүжигчин ингээд мэрэгчлээ ухраас ингээд яалтч хүн нээлттэй байх шаардлагатай болдог. Тэр нь ингээд зарим талаараа жоохон хүндрэлтэй байдаг. Бол одоо ингээд нэвтрүүлэгтээ орж марахад ингээд за зураглаач нар хахад ингээд за сайн ах нараа ч юм уу заавал тийг шаардлагатай болдог. Гэхдээ би яг үндэ амар интроверт хүн гэдэг. Тэгээд би ерөнхий юм аягүй сонсч ирсэн. Яг Бикегийн хувьд ямар байдаг вэ? За би болохоор ерөнхийдөө амар дотны хүмүүстэйгээ бол яг юу экстраверт байгаа. Тэнгуудаа яг анх танилцсан хүмүүстэйгээ бол интроверт гэж ер нь өөрийгөө боддог. Гэтэ надад нэг тийм одоо хүнээс ингэж гарч байгаа над руу харж байгаа харц ч юм уу те ямар нэгэн байдлаар надтай эхлээд мэдлэхээсээ эсвэл надад гой сэтгэгдэл төрүүлэх юм бол би шууд ингээд бичдэг аюу нээлттэй байдаг. Тэгэхгүй ингээд жоохон эвгүй хараад ч юм уу ингэдэг тиймэрдүү юм ороод ирэхээр би шууд ингэдэг ингээд гэл. Тэгэхээр ямар нэгэн байдлаар надад жоохон онцгүй юм мэдрэгдсэн тохиолдолд би шууд ингээд өөрөө хураачдаг. Тийм төрөл. Тэгээ хүмүүс ингээд одоо хүн одоо юу гэдэг за олонний танил хүн ч юм уу ингээ өөрч авчрахтаа надад тийг санагдахгүй цаанаасаа нэг юм хүлээлт тавьсан юм шиг санагддаг байхгүй. За энэ олонний танил юм чинь те одоо энэ ингээд уур амьсгал аваа явчин ч юм уу. Эсвэл энэ хүн эсвэл ингээд за энэ хүн ямар юм бол яг харилцаа нэг ямар юм бол хэрэв жоохон муухай ажиллах юм бол ч юм уу жоохон ингээд өөрийнхоороо ингээл за энэ чинь ийм шүү гэлдэг ч юм бол өтөр ч юм санаа шүү гэлдэг ч юм. Яг нэг тэгж нэг дүгнэхэд бэлэн тийм сэтгэлдэлтэй юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Тийм мэдрэмж өрн төрж ирсэн үү? Ер нь гэхдээ би яг хүмүүстэй анх удаа уулзахаар бүгдээрээ яг ингээд дүгнсэн байдаг юм шиг санагдсан. Анханасаа хүй чи ийм жижигхэн байсан юм уу? Би чамайг тэгж бодоогүй ингэж бодож ирсэн гэх. Тэгэд нөгөө эхлээд шууд тэхгүй л дээ. Жохон ингээд яриа нийлээд ирэнгүүт хүү би чамайг анх тэгж бодож ирсэн. Ингэж бодож ирсэн шүү дээ. Аль үгүй ингээд одоо нөгөө сошиалаас ч юм уу тий хараад яг ерөнхий за нэг иймэрхүү охин байгаа даа гэсэн дүгнэлт бол тавьсан байд юм байна гэж боддог. Гэхдээ хин хүмүүс айгүй тийм эерэг хөөх хааштай байл гэд мэддэг шүү дээ. Тэгээд тэр намхан бодсноос жижиг юм нэгдэг айгүй сонио ойлголттэй. Би бүр тэрийг сонсоод бүр ингээ гайхаад өө чамаг яг хаа ингээ хараад ингээ жижигэн гэж ер нь бодож исэн. Гэтэ чи бүр жижиг юм биш тэгээд хөр нэг таксинах наа бүр ингээ хөрхөн кармалчмаар юм биш нэ тэгээд тэгж гисэн чи надад бүр тий одоо би яах өөрөөгөө жигнэс нэрээ сонгох юм. Гэтэ нэрээ яг тэр гаднах төрхөөрөөс зөнн санагддаг юм лээ. Гэтэ ер нь юм одоо type дээр тэгж чи боддог. За миний ирээдүйн одоо би тийм өндөр хүнтэй ч юм уу, тийм царайтай тийм л хүнтэй би байна да ч юм уу тэгж боддог. Царайны хувьд бол нэг тэгж боддоггүй. Гэхдээ өөрөө намхан болохоор бас өндөр хүн байвал бодондоо тэгэхээр зүгээр юм да гэж бодсон. Тэгээд царай бол нэг боддгоо. Би царайнаас илүү надад ер нь амар намайг ойлгох ч юм уу, ярилцах чадвартай. Тэгээд ер нь л мэдрэмжтэй л байвал царайж бүр ингэ хамаагүй. Хүмүүс тийм мэдрэмжгүй болцсон юм уу? Яагаад тэрнээс мэдрэмжтэй л гээд. Үгүй адаглаад би жишээлбэл ийм төрлийн юм байхгүй ингээд надад ингээ хоёр ижилхэн за нэг хоёр өөр өнгөтэй чихэр байлаа гэж бодъё л доо. Тэнгууд би өөрөө ягааны навмаар байсан ч би ингээд чамаас эхэлж асуудаг төрлийн байхгүй би. Ингээд за чи ялийн навмаар ингээд тэнгууд чи би ягааны навна гэд миний авмаар авцсан ч би за гэд чамд явааныгаа өгчөөд үлдсэнийг би өөрөө авах төрлийн юм байхгүй. Тэрийг мэдрээд өө. Тэрийг мэдэрдэг. Ядаж одоо би бусад хүмүүст тийм зангаа гаргадсан байлаа гэж бодоход нэг хүн ядаж намайг те ингээд чи алийн төрүүлж амаар байна гэдэг ч юм уу чи ягаанд дуртай эзтэй гэдэг ч юм уу тэр зэргийн зүгээр юм жижигхэн мэдрэмжтэй хүн л гэдэг утгаар
Тэгвэл зарим хүмүүсийг ингээд ажиглаад тахаар бол ингээд би энийг авна гэсэн бүр амар алавтай юм шиг бас хүмүүс байдаг байхгүй юу. Тэгэхээр тэднийг бол би жоохон юм мэдрэмжгүй л гэж боддог. Тэгээ адаглаад баярлалаа чи явлын намаараа ган ч юм уу тэг зөрүүлээд нэг тэгэх тийм сэтгэл байхгүй. Одоо тэгвэл яг юм мэрэгжил талаасаа ч юм уу за би офис дүрэн тийм залуутай суунда ч юм уу эсвэл яг мэрэгжил нэгтэйсэн бол арай дээр гэж боддог. Аль талаас нь боддог вэ? Би бол яг нөгөө одоо хамтлагт 4 жил байлаа. За тэгээд ер нь жүжигчний одоо жүжигчин болсон дээ зөндөө олон найз нөхдүүд байна. Тэгээд харж яхад бол ижлэхэн мэрэгчлээ үнэтэй болов судлах. Тийм үү. Тэгж боддیں۔ Тэгээ адаглаад л одоо ингээл цалин хүс ч юм уу тэгээд цаг нарны хувьд гэхэд 2 урлагийн өмч ингээ 2 тишээс авч яваад тэгээд хэн гэр орноо яах вэ гэдэг дээр ч юм уу илүү асуудалтай юм шиг санагддаг. Гэхдээ эсэргээрээ бодоод үзэнгүүт өөр за одоо офисын ч юм уу тэгээ өөр ажил хийдэг хүн гээ тэгэнгүүт нөгөө хүн нь ингээд урлагийн ойлгох мэдрэмж байхгүй одоо миний хийж байгаа зүйлийг дэмжихгүй ч юм уу тийм байвал бас хэцүү л. Тэгэхээр одоо ёстой тэрэнд одоо би санаа зовоо яхав тийм хийж байгаа байлгүй гэдэг. Тийм. Одоо юу гэдэг зарим хүмүүс бодлоо гэдэг чинь шүү дээ. Жүжигчин бол өстой тийм жүжигчэнтэй бодлоо гэсэн байхгүй. Гэт тэр тал дээр юу нэг гэж боддог вэ? Мэдгүй надтай л одоо зүгээр харьцаж байсан хүмүүс ч юм уу хизээч жүжигчин димээ гэж нэгч тэгж аваагүй шүү. Би яг гэхдээ хүмүүсээс бол тэгж аягүй сонсч л байсан л та. Гэтэ намайг бол хэмж тэгж аваагүй. Бүхий л мэдрэмжүүд уусан алга болоход ганцхан түүний л мэдрэмж хിവэрэ үлдсэн. Хизээч хуучиршгүй амт. Жинхэнэ Франц Дарс. Barton and Gestier. B&G. Тэгвэл Бикигийн хувьд за ийм л зан чанар бол бүрст биш гэдэг тийм зан чанар. Найз нөхөд тал дээр, эрэгтэй хүн тал дээр. За найз нөхдүүдийн зан чанар дээр болохоор би ерөөсөө юунд амьдгүй ингээд хүнийг ингээд аргалах гад байдаг. Тэгээд ялангуяа одоо мэрэгжлийн онцлогоос ч юм уу ингээд хүнийг яг юу хүсээд байна, ямар зорилготой харьцаад байна гэдгийг амар мэдчихдэг. Анзаарагдаад байдаг. Тэнгүүд ингээд одоо намайг ашиглах гад ч юм уу те нэг юм мандаа оруулах гад ч юм уу нэг хэрэгээ бүтээх гээд ч юм уу тийм байдлаар надтай харьцаж байгаагаа ингээд найзаа гэдэг. Тийм хамгийн гол нь намайг энэ ерөөсөө мэдэхгүй байна, анзаарахгүй байна гэж бодоод ингээд харьцаад байгаа нь амар тэнэг санагддаг. Тэгээд ингээд тэр нь тэг би одоо ингээд яг анзаарсан ч гэсэндээ за окей за ороод их тэгчээ ингэчээ гэд ингээд зөвшөөрчөнгүүд юм те ингээд мангар болохоро надад ингээд одоо окей илчлээ юм мангар юм чи мэдсэнгүү гэдэг маягаар хүлээж аваад байдаг нь бол тийм байдаг. Тэг би ер нь тийм залтай юм хүмүүст жоохон дургу. Тийм шудраг төрлийн хүмүүст дуртай. Яг заавал үгүй бол үгүй тгий бол тгий чи таалагдж байна гэдэг амар ойлгомжтой хэрэгтэй. Тийм. Ер нь тэгж анзаарчихсан одоо яг 20 наснаас хоошоо болоод эхлэнгөө тийм хүн нэрэл амар таньдаг болчтой юм лээ тий. Ингээл баг хараад харцыг хараад гэж ер нь уушдаг болчтой. Эрэгтэй хүн тал дээр. Эрэгтэй хүн тал дээр бол одоо ямар ч гэх юм бэ? Ер нь адилхан л юм байна дөө. Эрэгтэй хүн ч гэсэндээ яг ингээл хотлоо яриад. Би тэгтээ яг ер нь худалч хүнд амьд байхгүй. Ямар ч юм болсон байсан гэсэн зүгээр ингээд өмнөө шулуухан шиг нүрэн дээр хэлжүүл аягүй амар санагддаг. Тэгээд хамгийн гол нь ингээд мэдчихэд ингээд асууж ахад ч юм уу те ингээд үгүй гэл гүрээгээл тэр нь хамгийн гол надад юу санагдав гэхээр намайг үнэхээр тэнэг гэж бодоод байгаа юм шиг. Тэгээ ийм ойлгомжтой юмыг ойлгохооргүй ингээд энэнд нь итгэчихээр тийм мангар гэж намайг бодоод байгаа юм бах та энэ хүн үнэхээр ийм юм ярьж байгаа дэ итгэлтэй байгаа юм бах та гэж санагддаг. Тэгэхээр би ер нь худалч мэдэж байгаа. Чи ийм хүн засран гэдэгт итгэдэг үү? Зарим би бол хүн засарч болно гэж боддог. Гэхдээ одоо би чамайг засгаад ч юм уу те ингээд үжийн засраач гэхэд бол тийм хүн засахгүй. Яг үжийн өөрөө ч юм уу би өөрөө ч юм уу те за би одоо л засрын би болохгүй байгаа юм байна. Миний энийг өөрчлөх ёстой юм байна. Би өөрөө л өөрчлөх ёстой юм байна гэдэг өөрөө тэр шийдвэрийг гаргасан цагт хүн бол засарч өөрчлөгдөж болно гэж бодсон.
нэрхтээ хүн дээр ч гэсэн яг ингээд чи ингээд өгөөч тэгээд өгөөч гэдээ хахад ингээд те ерөөсөө тэггүй байж байснаа яг одоо те зөв хүн гарч ирэхээр ч юм уу за би одоо энэ эмэгтэйтэй л байхын тулд би өөрөө ийм хүн болох хэрэгтэй мэн гэдэг яг өөртөө зорилго тавиад өөрөө шийдчихэж хүн өөрчлөлт юм шиг санагдсан. Зөв хүн гэдгийг юу яаж мэднэ гэж бодож байна. Тийм мэдрэмж төрдөг нөгөө devon гэдэг юм шиг тийм мэдрэмж байдаг гэж боддог. Би ер нь тийм юмд итгэдэг. Нэлээд итгэдэг. Тийм тэгээд зөв хүн гэхээр бас яг зөв хүн гингууд ингээл хүмүүс нэг айгүй гоё зөв те ингээ үргэлж сайн сайхан гэж бодоод байдаг. Тэгээд яг өөр хүмүүст ямар сэтгэл төрүүлсэн хамаагүй надад хамгийн гол нь яаж санагдсан гэдэг дээр л би амар дүгнэлт хийдэг. Ерөнхийдөө хүний ярианаас ч юм уу те сонсдог штэ бид нар өө тэр чинь юм гэсэн, энэ чинь ингэдэг тэгдэг гэд. Тэрэн дээрээс илүүтэй би яг нөгөө хүнтэй нүүр тулж уулзаад энэ хүн чинь юм байна гэд яг өөрийнхөө яг дотроо ингээд үнэлэмж аваад те ийм хүн юм байна гэдэг тодорхойлт өгөх хичээдэг. Аль болохны хүний үгээр үг хийхгүй. Яг сонссон ч ингээд хөнгөрөөг хичээдэг. Тэгвэл Пикегийн хувьд юм одоо санхүү тал дээр хэр сахилах баттай байдаг вэ? Хэр үрэлгэн бэ эсвэл ингээ хадгалдаг төрлийнхөө? Би ер нь маш санхүүгийн сахилах баттай. Яа, чи бүр юмтай зүрийг. Би ер нь багасаа л одоо 10 жилд аав ээж хоёр эхлээл нэг 500 төгрөг өгдөг байсан. Тэгэл 1000-ыг өгдөг болоод тэгэл ингээл нэмэгдээл явж байгаа шүү дээ. Тэгээ тэр болгоныг би ингээд би ч бас нөгөө нэг 10 жилдээ 28 дугаар сургуулийг төгссөн байхгүй юу. Тэгээд манай ангийн хүмүүс чинь хөвчлэн бас юу нэг тэгж байнгын хоол авч идээд байх мөнгөтэй ч үгтэй мөнгөгүй ч үгтэй янз бүр байгаа шүү дээ. Тэгмүүд би ингээд би өөрөө ингээд юм аваад идэх боломжтой ч гэсэндээ одоо боломжгүй байгаа хүмүүсийн хажууд ингээд бэрхшээг идээд сууж байхасаа санаа зовоод тэгээ ер нь идэж чаддгүй байсан. Тэгээд мөнгөө дандаа цуглуулдаг. Ихэнхдээ ер нь сургууль дээрээ юм идэхгүй яг хэдүүл нэг ганц жижиг юм авч идэнэ. Тэгэл ерөөсөө ингэж боддог. За аавын төрсөн өдөр тэдэнд, ээжийнх тэдэнд, за тэр хоёрын тийм өдөр тэдэнд гэдэг ингээ бүх баяраар нөгөө хүнд бэлэг өгөх амар дуртай. Тэгээд бүх одоо аав ээжийн надаа өгсөн өдөр болгоны мөнгийг ингээ цуглуулж агаад тэгэл тэрүүгээрээ аав ээжэд төрсөн өдрөөр бэлэг мэлэнгээл ингээ аваад өгчдөг гэсэн. Ер нь хизээч би ер нь тийм мөнгөгүй болж үзээгүй. Үргэлж яг би энэ хадгаламж байх хэвээр бүр яг ингээ зайлшгүй хэрэгтэй үед ингээ гаргаж ирэх хэвээр гэж байнгын гэж яадаг. Тэгээ тэрийг гэхдээ би ерөөсөө мөнгө байхгүй гэж боддог. Ер нь өөртөө. Тэгвэл нилээ одоо харамтлал үсгээл явж байгаа юм тий. Хаашаа аялахыг хүсдэг? Би ер нь ямар тач Америк явж үзье гэж боддог заавал. Тэгээ Швейцар явж үзье гэж боддог. Тэгээ Солонгос руу бас заавал явж үзье гэж боддог. Яг өмнө нь бол нөгөө нэг одоо тэг гэр бүлийн юм хурааж хөрөмтлөх юм хэрэгтэй гэдэг ч юм уу тэгэгч бодох байсан байж магадгүй. Тэнгууд би нөгөө Японд одоо 2 жил шахуу амьдраад янгууд хүн шал өөр болд юм бэлээ. Яг ингээд хөөх би чи ямар юм жижигхэн байсан юм бэ? Энд чи хүмүүс Японд яаж хичээ зүтгэж ямар юм итгэвтэй өрнөлттэй ийм амьдралын хажуугаар би чи одоо юу хийж явж исэн бэ? Юу байр сав мав тэг ингээд одоо гэр бүл тийм бодхоос илүү өшөө ингэж олон газраар явж үзэх тусмаа л одоо тэр хадгаламжаасаа илүү зүйлийг авах юм байна гэж бодсон. Яа, яг үнэ тий. Яг ингээд одоо Европод жишээ нь хүмүүс хизээч байр аавна гэсэн ойлголт байдаггүй. Насаараа угаасаа л нөгөө нэг бүцгий ирээд бүцхэн буцдаг гэдэг шиг би угаасаа л энэ байр надтай хамт буцахгүй юм чинь гэдэг ерөнхийдөө ингээд байраа дандаа түрээслээл яваад идэг. Тэнгүүдээ ингээд одоо хувцас сунаар дээр ч гэсэн нөх амир тийм мөнгө зардлагддгүү. Тэг хувцсан ч гэсэн нэлнээ тэнд одоо юм тэгшиг ч юм уу амир үнэтэй байдаггүй. Дандаа юм гайгүй. Тэгэл тэндээсээ ингээл таарсан хувцаа ингээл аваад тэгэл айгүй тийм гоо чөлөөтэй юм ингээ явж идэг. Тэнгүүд яг Монголд ирэнгүүт бүх хүмүүс юм бүх амьдралынхаа одоо 80%-ыг байрныхаа лизинг зарцуулдаг ч юм уу тий байртай болох гэж одоо за яг нөгөө талаас бол ингээл үр хөвгттэй үлдээн ч юм уу тий тэгэхээр аль аль нь юм үүсгэж боломжгүй хоёр тийм байгаад байгаа ч гэсэн би ерөнхийдөө жоохон за ер нь Европод юм бас зөвлөл юм байна гэж бодсон. Гоё залуу үедээ гоё тий ингээл гоё түрээслээл тэгэл ингээл тэгээ явж исэн. Тэгээд яг мөнгө хэрвээ бэмтлүүлэх юм бол тэргээрээ гоё аялаад илүү гоё газрууд илүү хүмүүсийг жинхэнэ хараад өө би өстэй ямар жижиг юм бэ гэж мэдрэх чинь айгу гоё штэ тий. Ер нь
би нэг кастингд орсон авирсан сандаг байхгүй. Тэнд ингээд за зохиотуудын кастинг гэсэн чинь ингээд бүр нэрнгээсээ дэлхийн бүх Аз гэдэг орнуудын одоо хүүхд охинууд ингээд ирээ суудсан. Бүр анх удаа тийм олон төрлийн Аз царай харсан. За тэгээ харчаал ийм дэлхийд чинь бүр ийм олон төрлийн царай байдсан биш үү? Тэгвэл бүр юу вэ? Би бүр хизээ цогогдохгүй юм байна гэдэг тийм мэдрэмж чинь нэг гоё юм л шүү дээ. Тийм. Тэгэхээр нэрээ би бас ер нь бас одоо иргэн тойрны найзуудтай аягүй зөвлөдөг болж хүлээ зүгээр гадагшаа яваад үзчих. Гадагшаа аваад үзчих. Тэгээд энд ингэж мөнгө үржижснээс зүгээр яваад тэ нэг юм одоо гоё зөндөө сургалт моголт ч бас гарцсан байл шүү дээ. Эзэн сараар мараа гэдэг. Япон ер нь ямар вэ? Япон бол ер нь надад жоохон тохирсон улс шүү дээ. Айгу тийм зарчимч. Хинч надад гайхахгүй. Би бас өөрөө хинтч гайхахгүй. Тэгээд яг тийж хүний нөгөө юм шугамыг давж ингэж наашаа халтаж орж ирдгүү болохоор надад айгүй амар байдаг. Тийм тэр нь бол таалагддаг. Тэгээд яг хав гэхдээ бас нөгөө талаараа гэх юм бол би яг Монголд ирчээд амар мэдэрсэн энийга би тэнд амар ганцаардсан юм байна гэдгээ. Ингээд энд ирээд ингээд найзуудтайгаа уулзаад ч юм уу тэг ингээд юм яриад ингэсэн чинь өө нэрээ би чи ийм хүн билүү дээ. Би чи нэрээ ийм цоглог ийм нээлттэй хүн билүү гэж бүр яг бодогцсон. Тэгэхээр би бүр тэрийг үнэхээр мартцсан байсан байгаа байхгүй тэнцээ. Бараг хүнтэй ингээ юм ярихгүй байсан ч ингээд амьдрал зүгээр болж л байдаг, хөрөмжл байдаг. Адаглаад л одоо дэлгүүрийн худалдагчтай хүртэл ингээ тэг юу ч ярихгүй байсан ч болохоор. Тийм. Гэтэ гоё эсэн. Одоо тэгтээ хизээ ер нь буцах байна. Одоо 6 сарын сүүлээр ер нь буцах байх. Одоохондоо яг бүрэн тодорхойлоогүй байх. Одоо буцвал тэр удаа буцах. Өө тэгээд зундаа хүрээд ирэх хөө. За тийм 8 сард баг хүрээд ирэх. Надаа Японы ер нь яг чи тэнд очихдоо яг ямар хоолнд дээр илүү дуртайсан бэ? Би бол эхлээд бол дандаа ингээл тонгоцоо ч юм уу тэг ингээд юу иддэг байсан. Ер нь айл болох тийм ахсаг хоолуудыг иддэг байсан. Тэг би чинь нөгөө далайн хоолнд дургу. Тэг ерөөсөө далайн хоол идэж чаддаггүй байсан байхгүй юу? Тэг яалтчгүй ингээ 2 жил болохын хугацаанд бол яг сурч тийм байлээ. Тэгээд сүүлдээ бүр сүшийн дуртай болоод. Тэгээ бүр сүшийн идмээр санагддаг болоод ирсэн шүү дээ. Анх бол бүр ингээ сүшийн хэл тийм үү энэ хүмүүс юмд надаа бол нэг муухай гэж боддог байсан. Тэгээд яалтчгүй тэгээд сурчдаг юм. Халаа бол нэрээ юм явцтай дуртай болдог юм хоол үлээ тий. Тийм үлээ. Хоо идэ бол энэ бис тавдаг байсан. Тэгээд дараа нь бүр нэрэл одоо яг шримп идэггүй л гэж боддог сүлдээ тийм болчтой юм лээ. Надаа бас ер нь Япон гэхдээ надад гэхдээ Япон нэг тийм таатай санагддаг байхгүй юу? Нэг юм амар юм хүйтэн хүмүүсийн тал дээр нэлийн хүйтэн хүндий тэгээд мэдгүй ярьдаг тгий санагдаад байдیں۔ Тэгээ очингуудаа нэг юм бас нөгөө техник технологиор илүү хөгжсөн газар тэр талын л илүү харна гэхээс биш ер нь жоохон юм надад аягүй дүүдгэр төсөөлөгдөд байдаг байхгүй юу? Гэтэ стил талаас бол бүр тасарсан газар гэдэг юм л шүү дээ. Тийм. Гэхдээ яг нөгөө одоо тэр чин 120 эдэн сая хүн амтай улс тэгээд бүгдээрээ тийм стилийг байна гэж яахгүй шүү дээ. Ер нь бол яг энгийн хүмүүс нь бол бүр маш эв энгийн. Яг бүр ингээл яг л өдөр тутмын те ингээд юм бие дэвтэйхэн утаснууд өмсдөг. Яг нэг тийм одоо Харажуку ч юм уу, Шибуя ч юм уу ингээд залуучуудын цуглардаг газар дээр бол яг тийм залуучуудыг ер нь харах боломжтой байдаг. Тэгэд бас нэг ялгаа нэг юм бол заяа. Одоо би ингээл амар хүнд 2 чамдаа өргөцсөн ингээл Монголд явж байгаа юм бол ингээл захын нэг ингээд ойрхон зурж байгаа залуу айлээ за би өргөдөг юм уу гээ тэгэндээ. Японд бол ерөөс тийм байх ч тийм ингээд ингээл явж байхад чи хинч таахгүй заяа бараг ингээд тэгээд өгөөч гэсэн ч бараг тэхгүй. Ингээд хүний юмд ингээд зөвшөөрлөхгүй. За яг зөвшөөрлөлтөй байлаа ч гэсэндээ тэрийг магадгүй унгаагаад ирдэх ч юм уу тийм тохиолдох юм бол өөрт нь ингээд төвөг удна гэдэг утгаар тэр нь бол зүгээр л энэ хүн ингээд өөрөө ингээд хоёрыг ингээд заваад ингээд байж байгаа. Энэ эрхийг нэдлүүлье. Тэгээ би ингээд хажуунаас нь орж ирж энд төвөг удаад яах вэ гэдэг ер нь тийм үгтэй. Энэ төг гэдэг л хүмүүс юм байна те. Тийм. Тэгээ угаасаа эрэгтэйчүүдийн юу нь илүү давмгаа манай Монголыг бодвол тэгэл ерөөсөө эмэгтэйчүүд л ингээд хүнсээ цуглуулна. Одоо тортой юмаа ингээд хамт нөхөртэйгөө цуглуулаа гэж бодоход эмэгтэй нь гэрээ эзэгтэй нь тортой одоо хоол хүнсээ заавал барьж явна. Тэр гээд тэг уг нь бол манайхаар бол тэг ингээд хүн эмэгтэй эрэгтэй ингээд барай явна та. Тим юм бол ерөөсөө байхгүй. Тийм үү.
яг Японд бүр яг ийм гэрийн эзэгтэйгээд баг мэрэгжил шиг гэх юм уу. Тэгэл ерөөсөө яг нөхөр нь бол сар алга ингээд цалин өгдөг. Одоо тийм өөрийнхөө цалингаас их нэртэй одоо энэ сарын чинь мөнгө шүү гэд одоо өөрт нь ашиглах мөнгийг өгдөг. Өөртөө зарцуулах мөнгийг бас өгдөг. Тэгээд хоол хүнс гээд тэнгууд ихэнх эмэгтэйчүүд бас тэгэж тийм амьдралаар амьдардаг юм байлээ. Чи тэр тал дээр юу гэж боддог? Одоо хэрвээ найз залуутай ингээл хамт амьдраад хамт ингээд цааштай байх юм бол санхүү нэг байсан дээр гэж боддог уу эсвэл тустай байсан дээр гэж боддог уу? Яг нь ерөнхий одоо тэ нэг зорж байгаа юмныхын зүйл нь нэг заяа. Одоо за байр ч юм уу, машин ч юм уу, за юу аялал ч гэдэг ч юм уу те. За энэ рүүгээ хоёлаа хамтдаа мөнгөө нийлүүлээ гэд тэгэнгуутаа өөр өөрсдийнхөө юмнуудыг өөрсдөө хариуцахаар ч юм уу тийм байвал. Гэхдээ ер нь хөвчлэн анзаараад ахаар эмэгтэйчүүдийн болохоор за чи өөрийнхөө олсон мөнгийг өөртөө л зарцуул гэд эрэгтэй ингээ бараг гэр бүлээ ингэдэм байх та гэж би бодсон шүү дээ. Ихийг одоо найзуудынхаа ч юм уу гэр бүлийн жишээнүүдийг хараад ахаар тэмэдгүй одоо бас нөгөө хүн нь ямар хүн байх юм те яаж шийдэх юм би бас өөрөө ямар ажил төрөл хийж явах юм гэдгээс шалтгаална. Дэйтэн дээр юу гэж боддог вэ? Дэйтэн дээр бол би бол ер нь аль болох би ингээд за би ингээд би алийг өгөхгүй би ингэчүү гэхгүй гэдэг. Гэхдээ хизээч ер нь нэг авчээсэн тохиолдол нэг байх. Чамаас уу? Тийм. Гэтэ яг хөө ингээд хэлэх нь угаасаа зөв ёсны хэрэг гэж боддог. Тэгэхгүй ингээд нэг алавтай юм шиг те ингээд байгаад байх чинь бас муухай штэ. Тэг би бас нөгөө үнийг ингээд эйгүү байдалтай оруулчихгүй гэд одоо мөнгөнд хүрэх ч юм үргүй ч юм уу би мэдэхгүй штэ. Тэг тийм болохоор ингээд аль болох ингээд өө за би ингээд талын хийж юмч гэдэг ч юм уу тэгдэг. Тэгэхээр тэгээд эрэгтэй хүмүүс ч бас тэгэхгүй штэ. Бас нэг юм эйгүү байгаа те. Тийм. Дараагийн дэйтүүдэд ч гэсэн ер нь тэгэл айл ингээд 50-50 байсан дэр гэж боддог. Дараагийнхаас нь тэгэл яг бүр ингээд үерхэд бүр дотн болцсон үед болвол тэгэл хэн боломжтой байгаа нь ч юм уу те ингээд за би өнөөдөр ийм цалин авсан ийм орлого орж ирсэн ингээд тгийгээж гэдэг утгаараа авах. За нэг 2 3 дахь дэйтэн дээр бол ер нь бол би тэгэл айл болох за би энийг төлчих гэж шууд ингээд шууд төлөхийг айгүй хичээдэг. За би удаа төлчих би ингэчээ гэд тэр нь надад ч илүү амар юм шиг санагддаг. Магадгүй одоо тэр залуу таалагдахгүй байлаа гэж бодоход те ингээд айгүй эвгүй байхгүй. Дараагийн удаа ингээд дахиад дээтэнд дуутахт нь гээд те ингээд баахан даалгаж юм авч идэж уучаад те ингээд очихгүй гэхээр эвгүй. Тэгэхээр зүгээр л ингээд би талын өгцөн ч юм уу те яг ингээд тэнцүү байх тусмаа надад өөрт ингээд илүү амар л байдаг. Нөгөө тийм үг би тийм хэлсэн шүү дээ. Ингээд эмэгтэй хүнд дээтэнд таалагдахгүй болвол өөрөө төлдөг. Гэтэ яг таалагдахгүй даач ер нь л тэхийг хичээдэг. Тэгээд тийм л за би чамтай дахиж уулзахгүй шүү гэвэл хүн өөрөө эмэгтэй өөрөө төлчөөд гар авчдаг гэж байгаа байхгүй. Тийм бас тэгж ойлгодог бол тийм юм тий. Тэгээл тэгээд дахиж яриа. Тийм ер нь за тэгвэл одоо яг юм вайн ууж байгаа дээрээ чи ингээд хэр найзуудтайгаа одоо ингээд ууж байгаа штэ тэгээд хэр одоо орж гардаг вэ ч юм уу юм гадуур дотор тий гадуур дотор би ястай ер нь барагтаа орж гардаггүй те ер нь тэгээд орж гарахаар бол найзынхаа шууд шулуухан гэрт нь очиж н одоо их найзууд ч ингээд ганцаараа амьдардаг бараг шахуу болцсон. Тэгээд тэгэхээр нэг гадуур дотор гараад идэггүй шүү дээ. Яг хуу бүр нэг хаяа нэг те нэг гадуур гоё гармаар санагдах юм бол нэг газар сууж муудаг ч юм уу. Бусдаар бол яг тийм клуб бидэрт нэг их ордггүй. Тэгээд яг хуу хөвчлэн найзуудтайгаа ингээд гарахаар манай найзууд караоке орё гэдэг. Тэгээд дуулдаг болохоор тэгээ яах вэ? Бас нэг ганц 2 караоке оруулаад орно. Караоке орох дуртай юу? Дуулдаг хүмүүс дургүй байдаг гэж би сонссон. Үе үеэсээ шалтгаална. Заримдаа нэг гоё дуулмаар санагдцсан үедээ орохоор гоё байдаг. Зарим одоо vibe нийлж байгаа гоё хүмүүстэйгээ ороход заримдаа бол айгүй тийм тухгүй байдаг. Яагаад тэгэхээр ингээл чи дуултай юм чи ингээд тахаар надад бас айгүй төвхтэй байдаг юм. Үгүй энэ чинь миний дуулдаг ямар ч хамаахгүй шүү дээ. Ингээд бүгдээрээ гоё караоке шүү дээ. Энд ингээд тэгэл тэнгуут өөстэй дуулдаг хүний хажууд дуулахаас ичиж гин тэнгуут би ингээд би гарчихуу тиймэр санагдаад байдаг. Тэгээд тиймэрхүү янз бүр дээ. Ер нь гэтэл гэртэл байх айгүй тухтай тий. Яг минийхээ өнөөдөр ч гэсэн одоо манаад байх. Яа
Тэгэхээр надад ойр дайм мэдрэгдээд байгаа юм заяа. Ингээд бүх газрууд ямар орой нэт юм бэ гэдгийг бүр амар бүр нэлээ сүүлийн нэг жил бол амар анзаарж байгаа. Бүр өглөө за 9-оос бол нэрээ нээлттэй баг газар байхгүй тий бараг 10-аас ч байдаг юм билээ. Тий ер нь 11 11 нөө нэ өсч чинь өглөө за өнөөдөр би ингээд нэвтрүүлэгтээ бол өглөө нэг өсч орчмоор байдаг. Тэнгүүд байхгүй тэгвэл цацг гэж шууд тэгээ тийм байдалтай. Тэгээ заавал юм цаг авч ид ч юм уу. Нэг тийм шаардлагатай бас болсон айгу хэцүү санагдсан. Тэнгүүд айгу орой бас ер нь тийм одоо шөнийн амьдрал байгуу болсон юм билээ. Ер нь нэлээд тийм тал руугаа бас явсан билээ. Би ч бас одоо сүүлийн 2 жил шахуу байхгүй байж байгаад сая нэг сар гарны өмнө ирсэн юм чинь. Тэгээл энэ чинь юмны үн ч ямар ч амар нэмэгдсэн. Хин чи ийм үнэтэй л нэг шокнд ороод байгаа юм чинь. Яг л Японтай адилхан байгаа юм чинь өмнө нь бол. Тэгээл хөөх гэд бараг гадуур гарахаар л ингээд ерөөсөө зарлага яваад байгаа юм. Тэгээ зөв гэртээ яжсан ч болох юм билээ. Японд өсөө өртөг өндөртэй юу? Тийш дээ ер нь өндөр тал руугаа. Тийм. Гэтэ би яг өндөр гэж боддог байсан чи яг Монголтай ирээд яасан ч Монголтай л яг адилхан юм билээ. Хэрцүүлээд бодгоо. Зарим зүйлүүд нь бол илүү хямдхан ч хийж магадгүй. Одоо энд чинь жишээ нь ингээд одоо хүмүүсийн хамгийн их бухимдаад байгаа зүйл чинь нөгөө нэг зарлагаас одоо орлогоос илүү зарлагатай байг гэдэг байгаа шүү дээ. Японд ер нь одоо яг л хүмүүс таарсан гэдэг. Японд бол тийм юу зарлагын ямар яасан ч утсан илүү. Ер нь Японы дундаж энгийн амьдралтай хүн л гэхэд одоо нөгөө Монголд нөгөө одоолаад байгаа брендийн юуг зүгээр л авах чадамжтай байдаг. Тэгэд яг гаднаас нь харахад ингээ хувцлалт энэ төр нь маш энгийн мөртлөө зүгээр л яг тийм бэлэн байж байгаа. Түрээсэн ч гэсэн ер нь өнөөдрийн түрээсэн таарсан. Тэг яг гоо гэхдээ байрны түрээс бол үнэхээр өндөр яагаад тэгэхээр Японч нөгөө юм жижигхэн газар нутгаа. Яна ингэж хэлж болох байсан юм. Зүгээр уусаж жижигхэн. Тий. Жижигхэн газар нутагтай болохоор ингээ газар гэдэг чинь бүр ингээ битүү шигүү заяа. Ерөөсөө тэнцээ бүр нэг иймхэн зайгч ашиглаад ямар нэг юм аваачаал тавьсан байх. Ямар ч тийм өөр илүү дотоо дийл сул зай гэж тэнд байхгүй. Тэгэхээр байрнууд нь ийм имхэн жижигхэн байр мөртлөө амар үнэтэй байдаг. Ер нь тэгэл Монгол мөнгөөр дор хаяж 3 сая маяг гэл тэ тэр нь ингээд нэг жижигхэн өрөө штэ ерөөсөн. Тэгээд хотынхон төв мөвд яг тийм гоё байр биш ингээ хуучин муучны ч юм. Тийм байж л үнэтэй. Ер нь тоог цахилгаан одоо тэр нөгөө хотын татвар матвар гэдэг байгаа штэ дүүргийн тэднэр нь бол үнэхээр өндөр юм байл. Бүхий л мэдрэмжүүд уусан алга болоход ганцхан түүний л мэдрэмж хിവэрэ үлдсэн. Хизээч хуучиршгүй амт. Жинхэнэ Франц Дарс. Barton and Gestier. B&G. Гэгээ одоо яг за ийм амьдралын төлөвлөгөө байдаг уу? Одоо за би ийм одоо яг би ийм үе дээрээ явж байгаа да. Тэгээ цаашдаа ер нь бол ингэндээ ч юм эсвэл яг л юм за одоо надад юу тохиолдог гэх юм урсгалаараа явж идэг үү? Яг би уг нь ингээд төлөвлөөд явахыг хичээд юм. Гэтэ яг тэр төлөвлөсний дагуу ч ингээд дураараа юм болохгүй л байгаа юм л та. Одоо жишээлбэл за би одоо нэг те за 28 тайтай хүнтэй суугаад 30 тайтай би хүүхдтэй болно гэхээр одоо тэр хүн гарч ирэхгүй би одоо яаж чадахгүй шүү дээ. Тийм болохоор тэгээд ерөнхийдөө ийм зүйлүүдийг бол за өстэй нөгөө заяаны хэн гэд зам дээр гэдэг шиг тэгээд угаасаа болох хэвээр юм цаг нь болохоор болох л айлгүй дээ гэд найдсан байдаг. Тэгээд одоо ерөнхийдөө хамтлагийн үйл ажиллагаа маань ингээд явж дуусаад гэх юм уу одоо гэрээний маань хугацаа дууссаны дараа бидэд мэдээж яг хамтлагаараа байхын хувьд бол байна. Гэхдээ нөгөө одоо хувь-хувьдаа ч юм уу те соло уран бүтээл хийх нь хийгээд одоо би жишээлбэл кино минь тоглож болдог ч юм уу тийм үе гарч ирэхээр би ер нь нэг жүжигчнийхээ ажлыг бол заавал хийж одоо үзэн ямар нэгэн байдлаар өөрийгөө одоо сорьж үзнэ л гэж боддог. Заавал тэгэж үзнэ гэж боддог. Тэгээ тэрний дараагаар ёстой гэр бүл төлөвлөлт энэ төр яаж орж ирэх нү. Тийм тэрнээс шалтгаалж байгаа. Одоо тэгвэл яг гэрийнхэн талаасаа гэх юм бол яг ямар явж байгаа гэж өөрөө боддог вэ? Гэрийнхнийхээ талаас одоо чи нэг юм бас мэдж байгаа шүү дээ. Гэрийнхэн бол намайг ингэхийг хүсэж байгаа. Тэг яг өөрөө хүслээр нь явж байгаа гэж бодож байна уу? Эсвэл
Манай ээж болохоор нөгөө нэг жүжигчнэр сурч исэн байхгүй юу. Тэгээд тийм. Тийштэй. Тэгээд юу вэ? Намайг ерөнхийдөө төрүүлээд тэгээд жүжигчнэрээ суухад болоод өөр мэрэгчлэр ингээд явцсан байхгүй юу. Тэгээд намайг анх жүжигчин болно гэдгсэн чинь айгу гайхаад яагаад гээд би өөрөө ч барыг ээжийг тгий гэж сурч ирснийг мэддэггүй байсан. Тэгээд би нэгдүгээр курстэй этүүдэн дээр юм хулганы этүүд хийдэг байхгүй юу. Тэгээд би ингээд би ээж хулганы этүүд хийж байгаа гэдгсэн чинь тийм үү чи яа хулганыг сонгосон гэх юм. Мэдгүй зүгээр надад би арай тийм хулган шиг байж болох юм шиг санагдаад гэдгсэн чинь би бас хулган болж ирсэн гэсэн юу ээж. Тэгээ тийм үү гэдэг. Тэгээд ер нь ээж маань өөрөө тийм сурч исэн болохоор ч юм уу намайг жүжиглүүлэх айгүй хүсэлтэй. Одоо нэг кинонд тоглоод тэрэн дээр чи нэг нээлтэн дээр нэг очоо үзчихээсэн гэж амар их ярьдаг. Тэгээд чи ер нь жүжигчнээ хийх юм уу? Хизээ жүжиглэх юм танай ангийнхан жүжиглээл ах юм аа гэл. Танай одоо тэр чин тэнд явж илээ, чи энд явж илээ гэл. Чи одоо жүжиглэж болохгүй мүү гэл. Тэгэж ээж ер нь аягүй их тэгдэг. Аав бол тэгэл за тэг болно дөө л гэл тэгдэг. Тэгээ тийм болохоор би ямар ч байсан нэг заавал жүжигчнээ хийнэ л гэж ботцсон л яваад байгаа. Тэгээ ийм одоо жүжигчин талаас нь дэмждэг гэр бүл хоор байдаг баха. Тийм. Гэхдээ энэ айгүй гоё. Би анх ингээд Суйст орно жүжигчний шалгалт өгнө гэд. Тэг би бүр итүүд монологч мэдгүй байж байгаа штэ. Тэгсэн чи за мэдгүй өөрөө л тэр шалгалтаа өгөө тэнцгүй бол одоо би сургуульгүй үлдчихлээ гэж бити олон юм яриараа чиний сонголт гэдгсэн аахгүй. Тэр нь би гүт гэж л ахгүй гэл. Интернетээс ингээд итүүд мэдүүдийг хайгаа заяа тэ нөгөөтийнхөө бүр учрыг ингээд яахгүй. Тэгэл нэг хүн бэлддэг хүн ингээд байжсэн юм дээ зарч билүү хараад уяач гэдэг юм л шүү дээ. Тийм уяач. Тэгээ нэг уяач дээр очиад бэлтгэсэн чинь хүүхдийн урлан бүтээгдэхүүн гадаа ингээд гадаа шүлгээ уншаад бэлтгээд би бүр ингээд гайхаад ингээд дотор бэлдэх газар байхгүй мөн ингээд гадаа одоо ингээд хүмүүс явж байгаад би ингээд шүлэг мүлэг уншаад зогсож байгаа юм байна амар гайхсан байхгүй юу. Тэгэл гэртээ харжаал нэг жоохон ингээд урамгүй яасан нөгөө бэлтгэл чи юу болсон гадаа ингээд хэлсэн байхгүй тэгсэн чи тийм үү. Тэгээ маргааш өглөөс ирсэн чи за ялаа бас одоо хов сонроо амснуур хамаа подкастын Суйс орчоод ирээ. Яасан гэтгсэн чи би сая энэ Суйсын багш нар руу очиж уулзчаад ирлээ энэ бэлтдэг хүн байд юм уу гэсэн чинь зарим нэг одоо бэлтдэг энэ сургууль дотроо бэлтдэг хүмүүс байд юм байна. Тэгээ одоо богинохон хугацаа үлдсэн байгаа болохоор хүүхдээ чи харъя гэж юм. Чамаа давуулаад ир гэж юм. Тэгээд би намайг ч тест хасагдвал гохин гэдээсэн. Гэл тэгстэй амар баярлалаа ингэж байгаа явж байгаа юм чинь. Тэгээ очиад яг нэг багш дээр шалгуулаад тэгсэн чинь намайг яг тэгжсэн. За дуулж мордог ч юм бол болж юм. Чи одоо жоохон намхан л одоо амар сунгаа татаа хайчилтай юм штэ. Одоо яалтай лээ би за одоо яалтай лээ. Тэгээд ер нь бэлдээл орж. Уг нь кинон дээр намхан байх тусмаа найруулагч нар аягүй тийм олзуурхаад идэв штэ. Ингээд камертаа яг ингээд таарчдаг гэх. Тийм үү. Тэгээ өндөр байх тусмаа харин амар хэцүү ингээд тэдэртэй хүндрэлтэй идэг гэдэг. Гэтэ нэг бодлын одоо бид нар ч бас ашигтай байхгүй ингээд эргэнэ биш эргэнэ партнер байгаа штэ. Эргэнэ партнер ч одоо ингээд би амар өндөр охин байсан бол тэр намхан эргэнэтэй ингээд партнер болж тоглоход ингээд жоохон ялангуяа Монгол жүжигчдийн эргэнэтэйчүүд айгүй намхан тий. Тэр чи бид нар бол ингээд өндөртэй ч болно тий. Ог ингээд болж байгаа байхгүй тий. Тэг би бол нэг амар харамсаад байдаггүй штэ намханда тий штэ. Гэт Суйс тэгээд хоёр дээр орлоо айгүй дээгүүр орсон тий. Тийм хоёрт ч ихсаал орж исэн бэл тэр үедээ бол амар ингэцэн л орсон шүү дээ. Ер нь анх бол. Өстө хоёртой үедээ өгөхөөс би хоёр тийм үү? Амар авьяастай юм байна. Тэгэл яг нэгдүгээр курстээ ороод яг нөгөө хүүхдүүдийн юг хараад этүүдээ хийж эхлээл нөгөө шал малан дээрээ өнгөрөөл эхлэнгууд бүр гэл бодож байгаа чи хүүе миний нөгөө амар их авьяастай юм байна гэж бодоод байсан би хайчваа гэд бүр тэгэл дарагдаад амар олон энэ тэндээс ирсэн лаг авьяастай хүүхдүүдтэй тааралдаал тэгэл эхэндээ бол аюу тийм стейтераас илүү гарах хэрэгтэй гэдэг аюу өрсөлдөөнч байсан. Тэгээд явц дундаа ингээд нөгөө хамт олон болж ажиллах гэдэг юм чи сургаж байгаа шүү дээ. Тэгээд нэг ангийн хүүхдүүд бүгдээрээ угаасаа би ганцаараа жүжиглэх ямар ч боломжгүй заавал партнертай байдаг. Тэгэнгუთ яг ингээд ерөн Суйст ороод хүнтэй амир харьцах харилцаан дээр их олон юм сурсан. Айгуу тийм уян хатан хүнтэй яаж харьцах левтэйхэн байх юм байна. Багийн уур амьсгалыг яаж бүрдүүлвэл зүгээр юм байна ч юм уу. Их сурч авсан. Одоо танай ангид чинь яг одоо мэргэжлэрээ ажиллаж байгаа гэдэг энэ одоо олон танигдсан ч юм уу хин байгаа вэ?
Одоо чинь зөндөөштэй одоо хун зингүүн гэдэг охин байна. Тэгээд нараажидгийн охин байна. Төвшин төгс гэдэг одоо бас манай ингээ хөгөөд чинь халах гээд продакшнтай өөрсдийн гэсэн. Тэгээд фильм Max гээд бас продакшнтай, Зэв гээд продакшнтай. Манай ингээ хөгөөдөөс бол 3 тийм продакшн гарцсан. Одоо өөрсдөө бол ихэвчлэн жүжиглэхээс илүү нөгөө кинон дээр ажиллаад явж байгаа хөгөөд нь. Охтууд нь болохоор ерөөсөө одоо баг кинон тоглож үзээгүй хүн гэвэл баг бэл үлдсэн баг. Өвсөн нь яваасаа охтууд нь манайх чинь 10 охинтой байхгүй цөөхөн. Тэгэл ерөөсөө бүгдээрээ одоо хилүүл мэдэндээ бүгд үл тоглоод хэлсэн юм шүү дээ. Тэг нэрээ ингээд анзаараад хахад айгүй залуу үеийнхэн ингэж кино идэх болсон байлээ тий. Тэр ингээд цаанаасаа ингээд санал тавихаар ингээд зөвшөөрмөр санагдаад идэв юм шүү дээ. Айгүй сонио ингээд за ингээд үеийнхний байгаа дэмжчих юм тийм үү тий. Тийм мэдрэмж бас төрдөм билээ. Би 3 продакшн гэдэг чинь бүх бараг угаасаа бүр оюутан байхасаа ч бараг 4-р курсээсээ зарим нь эхлээд те ингээд тэгэл зүгээр гүйцэтгэх продакшнаар нь яваад ч юм уу те тэгж жагаад одоо л яг бүх тоног төхөөрөмжөдрөө бүрдүүлээд яг өөртөө бие дааж кино хийдэг хэмжээнд очсон. Тэгэл намайг ч за чи гэрээгээ чинь дуусаад те ингээд Япон руу наашаа цаашаа явдаг чинь дуусах хүртэл ингээд бодцсон л байгаа шүү гэдэг тийм. Чамайг бодсон л байгаа шүү. Чи тэгээд яг хизээ гоё боломжтой болохоор тэр үе чи авъя шүү. Үргэлж сэтгэлд уяатай явдаг шүү гэдэг. Түүнтэй тийм ойлгомжтой л юм байна шүү дээ. Тийм тэгээд орох бах уу би ч тэгээд мэдээч найзуудынхаа юмыг дэмжиж ч гоё орохыг хүсэн. Тэгээд өөрөө ч бас угаасаа оролцмоор байгаа. Тэгээд жүжигчин мэрэгчлэн миний анзаарснаар юу юм бэлээ. Одоо жил болгоно ер нь бол өдөр болгоно л ингээл бас тэг хөрхөн тэрүүгээрээ ингээд ямар нэгэн бэлтгэл сургуулалт ч юм уу ингээд өөрийнхөө мэдрэмжээ ингээд байн ингээд одоо өөрөөр хараад хүмүүсийг ажиглаад ч юм уу тэг баг багаар ингээд одоо өнгөлж явахгүй л бол айгүй амархан нэг юмний штамбанд орчдөг ч юм уу. Тийм л одоо би жишээ нь мэдээ уншдаг бол би айгүй тийм сая сүүлд кино тоглоход намайг бүр ингээд энгийн яриатай болох гэж манай найруулагч амар ажилласан. Миний яриан дээр ингээд тэгээд байна. Гэлээ ингэж дуусаад байна. Чиний бүх үг чинь юм байна. Ингээд айгүй юм тэг зэгцтэй яриад байна. Хизээч хүмүүс ингэж одоо энгийн үедээ тэгж ярихгүй штэ. Гингүүд би эсрэгээрээ одоо за мэдээ уншихтаа бодож ирсэн хгүй. За би эндээс зэгцтэй л ярьж сурна шүү. Юуны тулд ингэ уншиж байгаа л тэр зэгцтэй амьдрал дээрээ ч гэсэн гоё зэгцтэй ярьж сурах юмсан гэж бодсон чинь эсрэгээрээ кинонд орсон чинь бүр зүгээр л тэг энгийн яриан дээр ажиллаж эхэлж ин хэр чинь хэцүү юм лээ. Тэгэхээр одоо тийм жил болгоно ер нь ингээл өнгөлжил ах хэвээр ингээ ажиллаж ах хэвээр мөлий гэж бас бодсон. Тэг хүмүүсийн одоо нэг тренд болоод идэг нэг өгнүүд ч юм уу те эсвэл юм бичлэг тийм одоо ер нь тренд юу болж ин тэрэн дээр байнгын ингээд мэдчих хэвээр юм лээ гэдэг бас бодсон. Тэгэхээр тэгэхгүй ингээд эхнээсээ л бүр яг хэлцтэй юм лээ. Жохон л бодох юм бол би тэгтээ одоо ингээд төгсөө 4 жил болж байгаа гэсэн чинь тэгээд нэг ч юмд жүжиглэхгүй байгаад сая зүгээр нөгөө юм залуучуудын нэг жүжигт орсон байхгүй юу? Ер нь найзуудтайгаа нийлээ тэгээд 10 жилийнхнаар тойроод ингээд 10 жилийн сургуулиуд дээр очиж тоглосон. Тэгээд яг сая би сар гарны өмнө ирчээд шууд энэ ажил руу яваад орсон. Тэгээд би яг жоохон айжсэн байхгүй юу? За би ер нь жүжиглэж чадах юм болов уу, чадахгүй юм болов уу? Миний тэр одоо оюутан байхдаа байсан тэр юмнууд байгаа болов уу, арга болсон болов уу гэд би гэртээ ганцаараа жүжиглээ л дээ нь штэ ингээд. Тэгээд айгүй эргэлзэжсэн тэгсэн чинь айгүй хурдан сэргсэн. Миний бодлоор. Тэгээд бас нөгөө хамтарч ажиллаж байгаа хэд маань дандаа манай үеийн нөгөө сүйсийнхэн байсан болохоор тэгэл тэр хэдийгээ ингээд хараад жоохон ингэчих найзаа гэх тэнгууд нь өө за окей за энэ дээрээ ингээд байгаа юм байна. Тэгээд байгаа юм гээд. Тэгэд ер нь айгүй боломжийн хурдан сэргэж байгаа маань өө бас байгаа л юм байна юу ашгүй дээ гэж жоохон тайлширсан. Сурсан юм чинь одоо мэрэгчлэрээ тий. Тэхийн үед ер нь сошиал хэрэгтэхтэй. Би уг нь айгүй итгэхгүй байхыг хүсдэг итгэвтэй хүн. Аха. Тий. Хэрвээ би ингээд юм урлагийн хүн ч юм уу урлагийн мэрэгчлийг сонгоог байсан бол би ерөөс сошиал ашигладаггүй хүн байх байсан байна. Зүгээр л бодит амьдрал дээр л гоё амьдрал явж идэг. Тэгэл өөрийнхөө зураг мөргийг дарвал зүгээр утсан нэрэл дараал гоё хадгалдаг тий. Тийм л байх байсан баг. Надад бол ингэж үзүүлэн тоглолт хийгээд байх айгу төвхтэй санагддаг. Ямар ядармаар ч юм шиг. Зүгээр тэг хамгийн гол нь яг гэхээр ингээд үзэж байгаа тэр нөгөө стори үзэж байгаа хүмүүс ингэж хүний бодит байдлыг хүлээж авах амар дургу.
гоё сайхныг нь л тэг ингээ гоё аялж байгаа, гоё үнэтэй юм хэрэглэж байгаа, гоё хөөрхөн царайгаа байнга гаргаж байгаа гэдэг тийм юмд л дуртай. Тэнгууд бид нэр одоо өглөөс эрэхтэй бүгд л ингээ амар гоё хөөрхөн сэрэхгүй шүү дээ мэдээж хэрэг. Тэнгууд тийм бодит юмыг хүсдэггүй болохоор тэгээд тэрэнд зориулж ингэж бэлдэх ингээ хичээл зүтгэл гаргах нь үнэхээр бас ажил юм бэлээ. Тийм. Тэгэж айгүй итгэвтэй бүр ингэж ажил болгодог хүмүүс бол бас нэр хөдөлмөрчл юм бэлээ. Би бол яг тийм юмд зориулаад өөрийнхөө юм биш одоо өөрийнхөө хийдгүү өдөр тутамдаа хийдгүү зүйлээ хийдэг юм шиг ингэж харагдаж дүр эсгэж бол тэгэж чадахгүй юм. Нийл рил ч юм уу тийм контент хийдэг хүмүүс төрцөн хүмүүс гэдэг юм санагдсан тий. Нэг рилийг би бол нөгөө нэг байгууллагаасаа нэг хүлэн байр нэг сарын дараа өгч хахад хүмүүс өдөрт хэдийг хийгээд байгаа юм тий. Нэг бараг 2-3 рил хийгээд тэгээд ер нь анзаархад тэр хүмүүс чинь ингээд юм бодит амьдрал гэж баг байдгүй юм байл шүү дээ. Ингээл юм яриад сууж байхдаа цай байж байгаа гэс бичлэг хийгээд бичлэг хийгээл ингэснэ тэгсэн юм оо за сэтэт хийгээд гэлээ ингээс байж байгаа. Тэгэхээр айгүй хэцүү юм санагцсан. Адаглаад нэг тоглолт үзэхэд ч гэсэндээ тэг ингээ гоё тоглолтоо айгүй гоё мэдэрч үзмээр байдаг. Тэгэнгუთ бас хинт ч зориулаад байгаа. Тэг уг нь өөрөө үзэх гээд байгаа мөртлөө бас нэгэн хүмүүст зориулаад ингээ бичлэг хийгээд хэцүү юм байлээ. Гэхдээ яалтчгүй одоо ингээд бас ахим тийм бүх зүйл одоо ингээд сошиал юм болцсон болохоор одоо миний тэр хүсэхгүй чамар хамаа хавдаг ингээ хийж юм даа гэж боддог. Тийм яалтчгүй тэгээс рил мэл стори энэ төр хийнэ. Гэтэ бид нэрийг 10 жил тахад 10 жилдээ төгсөж байхад Instagram гарч ирж байлаа дөнгөж нэг ингээл тийм бор өнгөтэй аппликейшн дөнгөж ирэл тэгэхэд амар гойсон тий. Ер нь ингээд юу ч мэдэхгүй стори байсан юм уу? Би яг нэг стори дөнгөж гарч ирж ирснийг санаад идэв. Тэгэл тэр үе яг гоёсэн санагдаад Facebook ч гэсэн гоёсэн шүү дээ. Бид чинь зүгээр би руу баг ямар баг хамаагүй бичлэг явуулдаг гэсэн тий. Тэг ингээд юу ч хамаагүй постлдог. Хин ч шүүмжилж тий одоо айхгүй тийм гоё. Тэгэхээр тэр үе гоё санагдаад. Арай л ирүүл байсан баха. Ямар ч байсан тийм. Тэгээ одоо тэрийг яагаад тэгж бодож юм хэрэг ингээд одоо болохоор нөгөө нэг дэлхий рүү ингээд ороод дэлхийн бүх хүмүүсийг харж байгаа учраас яг тэрийг нөлөөлж байгаа гэж санагдаад тийм. Чамд одоо ингээд одоо бүх хүм ямар нэгэн байдлаар юм өөртөө ихтгэлгүй болох тийм нөлөө орж исэн үү? Ордгүй яах вэ? Одоо ингээд зарим ингээд одоо дагдаг ч юм уу те дагдгүй ч юм уу ингээд янз бүрийн охтуудыг ингээд харахаар үргэлжлээ ингээл гоё тий ингээд хаанаас нь чарсан хөөхөн арьсан бүр тов толгоор ирүүл тэгснэ нэг гоё биетэй тий тэгэл дандаа гоё хувцас өмсдөг дандаа гадуур гоё хоол иддэг дандаа аялдаг тий нэг л гоё амьдрааддаг яаж одоо хаанаас мөнгө олоод ямар ажил хийгээд би чинь жишээлбэл ингээл аав ээжтэйгээ хамт амьдарч тэгээд одоо өдий том болчоод аав ээжээсээ надад тэдийг өгөөч гэдэг 20k байна уу гэдэг шиг амьдрмааргүй шүү дээ. Тийм болохоор би бол ерөөсөө өөрийнхөө ололт амжилтыг бол өөрийнхөө зардлыг өөрөө нөхөж ивэл миний амжилт гэж боддөг заяа. Өөр идэвхтэй юм байхгүй. Ямар ч байсан өөрийгөө л болгоо заас нэг 2 дүүтэй болохоор 2 дүүдээ хаяа нэг амттай юм аваад өгчдөг бол тэгэл миний одоогийн байдлаар бол болж гинэ л гэж өөртөө дүгнэлт тавиад байгаа. Тэг яг бусдтай ингээ өөрийгөө харьцуулан л явах тусам тэгэл угаасаа л өөртөө итгэл байхгүй л болтго юм байлээ. Тэгэхээр би бол бодсоо ингээд өөрийнхөө гоё сайн талуудыг тэг би яг тэ юм штэ надад хүнд байхгүй юм зан чанар байдаг юм талаараа би бусдаас давуу штэ ч юм уу өөрийнхөө гоё талуудыг хараад гэтээ Японд байхдаа л ингэж айгу сурсан. Яг нөгөө өөртөөгөө ярилцаж үзээл тэ за чи юм штэ юундаас тэгэхээр өндөө ийм юмнууд байгаа штэ чамд гэл тэгэж үзсэн. Тэрнээс өмнө бол угаасаа Монголд чи ямар амар завгүй байдаг үлээ дээ тий. Ингээл хаашаач харсан нэг юм адал явдалтай нэг идэвхтэй өрнөлттэй байдаг штэ. Японд бол ингээд нам гүм тайван яг тийм үед бол өөртөөгөө яг ярилцаж үздэг байл. Бүхий л мэдрэмжүүд уусан алга болоход ганцхан түүний л мэдрэмж хэвээрээ үлдсэн. Хизээч хуучиршгүй амт. Жинхэнэ Франц Дарс. Barton and Gestier B&G. Тэгээд өөрийгөө хайрлах гэдгийг чи яг өөрийгөө яг яаж хайрладаг вэ? Би бүр ихтэй өөртөө хамгийн номер 1 тайртай. Тийм. Одоо миний эргэн тойрны хүмүүс ч гэсэндээ мэднэ. Би ингээд өөр хүн надад хэрвээ муухай үг хэлэх юм бол тэг ингээд өө чи тэнийг юм уу гэж хэлчихвэл би тэнийг биш. Чи наад үгээ бити надад хэл. Чи тэнийг гэдэг үгнийхээ утгыг мэдхүү. Тэнийг гэдэг чинь
ямар хүний хэлтгийг чи мэддэг болчоод тэгээд надад биш те надад бити хэл. Би та үгийг хүлээж авахгүй шууд тэгдэг. Шууд одоо ерөөсөө ингээд түлхэл хайчдаг гэсэн үг. Яг тийм муухай юм үг ч юм уу муухай үйлдэл мэдрэх юм бол бити надтай тэг. Наадах чинь би хүлээж авмааргүй байна. Яагаад тэгэхээр би ч өөртөө ингэж ханддаггүй. Дээрээс нь би хүмүүсийг одоо би өөрөө магадгүй те өө чи тэнийг чи мангарч юм тийм гэж хэлдэг хүн байгаад хүмүүс намайг тэгвэл надад хамаагүй шүү дээ. Тоохгүй шүү дээ. Тэнгүүд би баруун хүнийг хөөе мангараач гэж хэлж чаддгүй ингээд яана тэг ингээ муухай сэтгэл төрүүлчихгүй гэж боддог байхад хүн над руу хамаагүй тэгээд байх юм бол би бүр үгүй шүү чи өстэй надтай ингэж харцахгүй шүү гэд шууд тэр хүндээ ч илэрхийлдэг дахиж надад битээ ингэж хэлээрээ одоо за зайлаа майлаа гэл ингээ ярьдэн штэ тэгмүүд чи зайл гэдэг чи одоо би энэ гараа явахыг хэлж байгаа штэ чи намайг эндээс гараа явах гэж хэлж байгаа юм байна тийм үү за тэгвэл би гараа явъя гэдэг үгүй найзаа тоглоомоор тэгвэл надад чинь хүлээж хамааргүй байна битээ надтай дахиж ингэж яриараа гэл тэгдэг. Тийм тэгээд жоохон юм зөлбөө өгнөд ашигладаг юм шиг. Ер нь айгүй шугамаа ингээд шууд тавьчихдаг. Гэтэ хэрвээ тэгэж тавихгүй бол хүмүүс яг тэрүүгээрээ л ингээд харцаад байгаад байдаг. Айгүй дураараа ингээд яг өөрийнхөө гэр бүлийн хүмүүжлээ бусдад гаргаал идэг. Тэгэхээр шууд илэрхийлэл үгүй шүү гэдэг чинь зүгээр. Тэг би бас өөрийгөө амар их магтдаг. Өстө гоё шүү. Тэгэхээр би зүгээр нүрээ ингээд будгаа арилгачаал амар ядарч байхдаа будгаа арилгачаал ста мондаг яа бодсон ажиллагчтаас сайн байд. Тийм мондаг байгаа чи найрс нар ч гоё болно шүү дээ. За сайн гомд ямар гоё вэ гэд би ер нь яг тийм хаа байгаа газарт аюу гоё юм эерэг байдлыг авчирдаг юм шиг санагддаг. Хүмүүсээс ч гэсэндээ аюу их тийг сонсч байсан. Аюу тийм эерэг уур амьсгалыг бүрдүүлдэг гэд юу ч ингээд яасан наалтахгүй юм шиг байдаг гэд. Тэгэж сонсч байсан юм. Би нэг юм хийсвэр асуулт асууя. За чамд яг юм за бэрд гарч ирэл. За чи 3 өслөө хийх гэвэл ямар 3 өслөө? 3 өсөл. Нэгдүгээр өсөл нь дахиад 3 өслөө. Тийм явчихгүй. Бодлоо. Үгүй яг хөө надад бол нэг тэгэж нэг амар хүсэл байхгүй юм байна уу? Хүсээд байх нэг хүсэл байхгүй юм. Яг би ингээл жижиг сажиг юм зөндөөл хүсдгэлтэй ингээл ёо бурхан ингээд миний нүрэн дээр батгах гараа болчоосоо ч юм уу те ингээд жижиг сажиг юм айгүй хүсдэг. Яг томоор хүсэх юм бол яг би ингээд аав ээж хоёрыгоо уртудаа наслаасай гэж бол хүснэ. Одоо олон жил миний хажууд байгаасай тэгээ эрүүл их байгаасай гэдэг юмыг бол нэгдүгээр төгснө. За хоёрдугаар гэх юм бол хоёр дүүгээ ямартай ч өөрсдийнхөө хүсэл мөрөөдөл нь биелээд гоё юм одоо зорьсон зорилготой хүрээсэй гэж хүснэ. Тэгээ гуравдах нь гэх юм бол би зүгээр тайван амьдраасай л гэж хүснэ. Ямар ч юм. Би ер нь амар тайван амьдрах хэрэгтэй байхгүй юу? Тайван зүйл. Би болоод зөндөө хүстэй. Би аль нохооны дэлгүүртээ олмоор цэцэрлэгтэй. Зөндөө. Эхний ээлжинд бол би ингээд бодсон ч одоо дэлхийн алдартай дуучин болмоор юм ч юм уу яг тэгэж хэлж болохоор л гэсэн л та. Гэхдээ тэрнийг дагаад нөгөө эрэх хариуцлага те стрессад гэдэг ч юм уу зөндөө зүйлүүдийг бодохоор яг тэр зүйл гаднаасаа надад гоё харагдаж байгаа гэсэндээ яг очиод тулахаар одоо өнөөдрийн надад жишээлбэл ямар их стресс байдаг лээ. Тэгэхээр тэр хүнийг одоо яг юу зөндөө олон хэцүү юмнууд юу тулж байгааг би мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр зүгээр би өөрийнхөө энэ байгаадаа л ингээ гоё байяа л гэж бодож байна. Тайван. Тэгвэл чамд юм хөрөнгө оруулах тийм ийм том боломж байгаа за. Чи яг хамгийн түрүүнд юунд тэр бүх хөрөнгөө өгөх вэ? Тэгвэл би ямар тач вэ? Хөгжмийн ч юм уу дуулаач одоо нэг юм урлагийн холбогдлолтой тийм сургуульд хөрөнгө оруулалт тийм. Тэгээд за ямар тач тэрэнд болох юм. Өөр нэг бодож байгаа юм байна. Одоохондоо тийм их мөнгөтэй биш болохоор тэр тухай бодож үзээгүй юм байна. Тийм гоё юу шиг те дугуулан шиг юм нэг юм байна те. Тийм яг гэтээ яг бүр нэг энэ цогц одоо нэг одоо юу яадаг штэ нэг Dream High энтертэй гардаг нэг гоё байдаг шиг өгөө. Тийм сургууль шиг. Тийм юм хөрөнгө оруулалт. Тийм за хоёрдугаарт бол мод тарихад яах бах. Тийм би ч ер нь бас ингээд байгаль дээр айгүй ингээд хөвтөж явах дуртай хүн байхгүй юу. Ингээл энэ тэнд ингээд хөл мөлөөрөө ус туулаад өвснөр гიშгээд явж мөн айгүй дуртай. Тэгэхээр мод тарих ч юм уу тэр байгалийн одоо нөхөн сэргийлэх тийм юмд зарцуулах байх. Тийм одоо саяны супер чадвар дээр нэг тэгж бодож исэн байхгүй. За хүн идгээдэг ийм хүчтэй очвол тэгвэл гоё юм бодож исэн аа бас надад сонирн бодол төрсөн нь ингээд би буруу амар муу хүн хэмжүүлж яах вэ гэж бас бодож исэн.
Тэгэхээр ингээд цаанаасаа тийм болохоор бүх юм жамаараа гэдэг байх гэж бас бодсон. Тэгээ тийм одоо бас юу гэдэг ингээд гадуураас ингээд нэг юм ном ч юм уу нэг юм бохмогт зардаг тийм хүүхдүүд идэв штэ ингээд орж ирэл хичээний очих гэл тэнгүүд ингээд аваал ингээд өө тийж авчих гэл тэнгүүд яг тэр хүүхдүүдэд тэр нь очдгоо бас гэдгийг ер нь бол харж исэн. Ингээд цаана одоо заруулдаг аав ээж нь байдаг ч юм уу те тэд нар ингээ явуулж идэг тэнгүүдээ тэд нар өөрсдөө мөнгө аваад өөрсдөө уучдаг ч юм уу их тийм үдггүй ер нь бол ихэнх тэгж харагдчихсэн. Тэнгүүд дахиж өмөөргүй ч юм шиг те. Тэгээд баг тэр хүүхдүүдийн баг за нэг хоолны газар ордог боллоо гэхэд бүр таньдаг болчтой юм л шүү дээ. Байнга орж ирдэг тийм. Яг тэгдэг тийм. Тэгээд бүр ингээ хараад тэгээд юу тийм болчтой юм лээ. Тэгээд тэр тал дээрээс бас жоо тийм. Тэгээ би яг нөгөө чи түрүүн ингээд асууж ахтай байсан шүү дээ. Ингээд кино үзээд уйлдаггүй гэдэгсэн шүү дээ. Тэгээд би ерөөс кино үзээд уйлдах өмтлөө би одоо нөгөө мэдээ энэ төр үзээд уйлдаг. Яг сонио. Одоо яг мэдэн дээр ингээд нэг амар хэцүү юм харуулж шүү дээ. Ингээд яг гэтээ тэр нь яагаад надад амар санагддаг вэ гэхээр бодит яг ингээд хажууд байгаа гэд би тэр зүйлийн яг хажууханд амьдарч байгаа гэдгийг мэдхэд надад хэцүү байдаг. Кино бол яг тэ кино шүү дээ тий. Тэрийг мэдж байгаа болохоор ч юм уу кино хамаагүй хөнгөн байдаг баг. Тэгэхээр би ингээл одоо амар удаан одоо 30-40 минутын нэг нэвтрүүлгүүд байдаг шүү дээ. Одоо за ингээд таны гэр бүлд чинь туслая ч юм уу тэл хүүхэд нь ингээл хөл нөцгөн хогон дээр ингээл явж явах жишээний те. Яг тэг би өөрөө нөгөө хоёр юм жоохон дүү мөгтэй болохоор ч тэр юм ингээд яг хүүхэд мөгтэй ингээд хөл нөцгөн ингээд аав нь согтуу могтуу ингээд агуулаад чирээ явж байгаад бичлэг зураг тийм юм харахаар би бүр шууд гүйлэгдэг заяа. Яа тэгэхээр би тэр хүн болгонд очиод туслаад хурц чадахгүйгаас цааш ингээд ханхаар надад амар хэцүүдэг байхгүй ингээд яг ингээд яагаад ийм юмнууд ингээд ийм амьдрал ингээд байгаад байгаа юм бэ гэдэг яагаад ч гэдэг юу байх вэ тийм ямар хэцүү юм бэ гэ. Тэгээд өөрөө юу ч хийж чадахгүй дээ. Айгу хэцүү байдаг. Тэгээд яг юм хийж чадъя гэдээ одоо би одоо улсын хурлын руу орхон ч сайшаасан тийм. Тэгэхээр одоо мэдхгүй адаглаад одоо тэгэл аль болох улс төрийн мэдлэгтэй болын энэ төргээд аюуг сонирхоод зүгээр одоо юмнуудыг сонсоод үзээд те ингээд за энэ хүн ийм юм хийдэг хүн юм байна гэдэг аль болох тийм оролцоотой байх нь л ядаж миний хийж чадах зүйл юм байна даа л гэж бодсон. Бусдаар бол одоо юу гэхдээ бас Монголынх гайгүй тэр юу мундах нөгөө одоо Палестины, Украин, Орсын даймаа тэдний хүүхдүүдийг харуулъя. Амар тий. Тэгвэл нэрээ бараг юм тэдрийг хараад бүр яг тэдрээ мэдээ зэдэг ч юм хаяа орчуулж яхаар ингээд амьдралаа утгагүй болцдог. За бүр ингээд юм гой зүйлт түлт нэр ингэ зүүмэргүй санагдал ингээд бүрээр утгагүй болт юм л да. Тийм тэр. Тэгээ нэрээ бас Монголд болж байгаа юм ч гэсэн ойрхон болохоор амар хүнд тусдаг. Одоо тэгтээ Монгол гэлтгүй ер нь бүх бид нар одоо өдөр болгон ямар ч улсын болж байгаа бүх үйл явдлыг мэддэг боломжтой үе дээр байгаа болохоор ер нь тийм болж байгаа энэ тийм болж байгаа бүр хэцүү тий. Ер нь аюу хэцүү ингээл ер нь Facebook руу ингээл өглөө ингээл ороод харахаар би эзэж нэг ч удаа бараг шахуу ингэж гоё мэдээллээр ингэж өглөөг өгтөж байгаагүй. Ингээл ороод харангуут ингээл нэг л юм болохоо байцсан тий ингэсэн байна тэгсэн байна ингээл тэгэл ёо цаг. Тэг би бүр тийм одоо юу гарч ирдэг ингээд мэдээний сайтууд майтууд ч юм уу те ингээд дандаа нэг тийм болохгүй хэцүү мэдээлэл оруулж ирдэг. Тэднийг би бүр ингээд дандаа ингээд хайт хийдэг шүү дээ. Ингээд дахиж миний өн дээр бити гаргаж ирмэр гээд би бүр зорж тэгэж дарддаг за. Тэг яалтчгүй одоо нөгөө сошиал ирчээ акц үе болохоор ингээд орохгүй байж болохгүй. Бүх ажил ингээд сошиалтай холбоотой хамааралтай болчихж байгаа болохоор би эсэргээрээ тийм юмнуудыг илүү дагаад тэгснээр за одоо өнөөдөр тийм хүн тэдэн хүн тэрнээс болж өгсөн гэсэн бол маргааш нөгөө хүмүүс нь нөгөө хэрэгтэн баригдсан юм уу тэрний яасан юм уу гэж орж үзээд тэгээд эсэргээрээ юм би хөгжилтэй ч юм уу тийм бичлэгнүүдийг ингэж нот интерес байгаа тийм үү. Тэгвэл чиний бас нөгөө юу яж магадгүй одоо нөгөө нэвтрүүлэгч хийж байгаа гэж бас яг тийм тийм гээд илүү ингэж мэдээлэлтэй ойр байна тийм юу болсон байна тэр гэдэг ч юм уу. Би болохоор ерөөсөө айл болох би өөрөө шийдэж чадахгүйгаас цааш зүгээр л би хармааргүй гэдэг чинь хармааргүй юм гэдэг төрлийн хүн юм жоохон. За тэгвэл өнөөдрийн маань хоёулангийн ярилцлага ингээд өндөрлөж байна. Тэгээд миний асуугаагүй үлдсэн тийм чамд асуулт байна уу? За энийг одоо гоё үзэгчдтэй чи гоё хэлэх үлдсэн юм. За
За амартач хамтлагийн тухай юу ачи? Манай хамтлаг маань одоо Японоос жил 6 сар тэнд Японд үйл ажиллагаагаа явуулаад Японд бас цомгоо одоо Япон хэл дээр хөрвүүлээд бүх тонуудаа Япон болгоод тэгээд бас клип хийж агаад ирсэн байгаа. Тэгээд зөндөө олон фестивалуудад ороод ирсэн. Тэгээд одоо болохоор Монголдо ирсэн. Монголдо болохоор шинэ одоо Монгол дуунуудын цомгон дээр бас ажиллаад явж байгаа. Тэгээд бас энэ жилдээ ямартайч нэг шинэ цомог бол гарна. Монгол хэл дээр яг Монголдо зориулсан цомог гарна. Тэгээд тэр цомгоо ер нь засахын тулд бид нар бас их гоё догтлолтой байгаа. Яа тэгэхээр зөндөө олон гоё дуунууд байгаа гэж өөрсдөө бол хувьдаа бодоод байгаа юм. Тийм тэгээд ер нь эргэжил магадгүй тэр энэ жилдээ биш маа гэхэд эргэжил ч юм уу те ингээд нэг хөөрхөн жижигхэн тоглолт хийдэг ч юм уу ямар ч зэн тиймэрдүү зөндөө олон зорилгууд байгаа. Тэгээд бүгдээрээ хамтлагтай маань бас авир байгаарэ гэж хэлье. Монголд баг ингэж Аазтай гарч байгаа хамтлаг бол танай хамтлагаас өөр байхгүй хаа тий. Одоо ингэж бүх дуунуудаа Япон руу хөрвүүлж дуулаад тэндээ амьдраад ингэж одоо гадаадд л тийж байгаа шүү дээ. Трейни хийдэг шүү дээ. Тэрнээс иш Монголд бол баг ийм хамтлаг байхгүй байх гэж бодож байна. Тэгээ мэдээж найзын өөр бол байнгын бахархаастай тэгэл сүүлд бас гоё тийм нэг олсынхаа төлөв гоё шагнал авах нь өртлөх гэж бодоод харж исэн. Тэгээд энэ өнөөдрийн ярилцлагаараа бол ягаад хамтлагийн талаар нэг асуугаагүй гэхээр угаасаа л энэ тэнд ярилцлага өгтөө дал хамтлагаа ярина. Тийм учраас ингээд төв хүнээсээ бас сонсоод гоё хүмүүс танилцуулъя гэж бодсон. Тэгээд мэдээж хамтлагт нь бол маш том амжилтыг хүсэж юм. Тэгээд төв хүнийх нь тэгээд жижигсний карьерт нь бас маш том амжилтыг хүсэж байна. Тэгээ манай нэвтрүүлгийн ерөнхий үндэтгэгч сайхан дурсамжаанд би энэ тэгээд хоёулангийн саяны яг sweet төрлийн уусан бол одоо энэ дээр цагаан вайныг бэлгэлж байна. Баярлалаа. Цагаан төртэй гэсэн тий? Цагаан төртэй. Баярлалаа. Тэгээ сая хоёулангийн уусан дээрс аяа гоё улаан мөртлөө гоё чихэрлэг байлаа тий. Тийм байна. Нэг тийм хуурай. Би нөгөө хуурай гээд тэгсэн шүү дээ. Тэгсэн чинь айгүй хайтах юм. За тэгээд дахиад урилга авч ирсэнд баярлалаа. Зүгээрээ өрсөн баярлалаа. Тэгээс гоё надад л өстой найзтайгаа ярьсан юм гоё ярьсан Баярлалаа. боллоо. Эзэгчтэй өнөөдрийн маань дугаар Grand Wine-ийн showroom shop-оос танд хүрлээ. Тэгээ хамтран ажилласан B&G Wine болон Swarovski брэндтэй баярлалаа. Дараагийн дугаар уулзлаа. Баяртай. Сайхан дурсамжийн хамт B&G